Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн жив Baby Lab. Өөрийгөө хайрлая, Oxy. Сайн байцгаана уу Soul Lab-ийн эрхэм үзэгчдээ шинэ дугаартаа тавтай морилно. За бид энэ шинэ удаагийнхаа дугаарыг эхлүүлэхээс өмнө та бүхэндээ уламжлал болгон сануулгын элдэг зүйлсээ хэлэх гэж байна. Анхаарлаа хандуулаарай. Soul Lab-ийн ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмгэн жив Baby Lab бидэнтэй хамтран ажиллаж байгаа. Мөн охид бүсгүйчүүдийн найдвартай хэрэглээ өөрийгөө хайрлах ураатай Oxy брэнд хамтран ажиллаж байгааг дуулахад таатай байна. Ингээд шинэ дугаараа хамтдаа эхлүүлцгээе. За энэ удаагийн шинэ дугаарт маань бидэнтэй хамт хөтлөгч Тиаман мөн байгаа. За мөн манай өнөөдрийн Soul Lab-ийн зочин хүрэлцэн ирсэн байна. Өнөөдөр бид бүгдээрээ хамтдаа дасгал хөдөлгөөний тухай ярилцах болно. За манай өнөөдрийн зочноор эхлээд одоо англиар нь хэлээ заяа. Certified Personal Trainer буюу гэрчлэгээдсэн хувийн дасгалжуулагч Куш маань өргөдөө ирсэн байгаамаа. Бидний урилгыг хүлээн авч цаг гарган ирсэнд маш их баярлалаа. За маш их баярлалаа. Бүгдд нь энэ өдрийн мэндүргийг хоёр талаар. Одоо бид хэд чинь өнөөдрийнхөө сэдвийг сонгож авсан их учиртай. Яа тэгэхээр 5 сард ер нь Улаанбаатар хотоороо хаварч ирдэг, дагаад марафонч ирдэг гэдэгтэй хүн болгон ер нь дасгал хөдөлгөөний чухлыг за энэ өөрийнхөө амьдралын тодорхой нэг хэсэгт дасгал хөдөлгөөнийг байнга байлгахыг айгүйх хичээдэг. Тэгээд хичээж байгаа нь бүр ингээ хот даяараа мэдрэгддэг. Ийм одоо үе учраас бид ч гэсэндээ Soul Lab-а бас дасгал хөдөлгөөнтэй холбоотой сэдвээр бас амьсгалуулахыг хүссэн юм аа. Тэгээд миний хамгийн ихний асуулт зүгээр яг сонирхож байгаагаас эхлэе гэж бодлоо. Сая Кушиг танилцуулахад Certified Personal Trainer гэж шүү дээ. Энэ яг одоо бусад трейнерээс ч юм уу одоо мэдгүй бидний одоо зарим хүмүүсийн төсөөллөөр жимний дасгалжуулагчаас ч гэдэг юм уу ер нь яг юугаараа ялгаатай өөр вэ? За гоё асуулт байна. За ямар ч хэлсэн энэ дасгалжуулагчийн гэрчлэгийг хаанаас олгосон бэ гэдгийг ер нь харж үзэх хэрэгтэй те. Тэр нь болохоор Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөл гээд одоо 41 жил үйл ажиллагаа явьж байгаа нэг одоо байгууллага байдаг. За Америк болон ер нь бусад гадаад орнуудад одоо нийтийн биеийн тамирыг дэмжих хөтөлбөрийн дагуу ерөнхийдөө энэ бол нэг төлөв мэрэгжил шүү дээ. Тэгэд энэ мэрэгжлийг одоо гэрчлэгээжүүлэх цаанаа нөгөө нэг маш үндсэн том шаардлага байдаг л да бодлогын одоо шин чанартай гэсэн үг дээ. За тэнгуү нь улс орон болгоно янз бүрийн гэрчлэгээнүүд байдаг. За тэрний нэг нь одоо Америкт бас олон ингээд ялангуяа нэг 4-5 гэрчлэгээ бол нэлийн үнцэнтэй байдаг. Энэ дотор хамгийн одоо бас жоохон хэцүү шалгалтуудтайгийнх нь нэг нь болохоор энэ Америкийн дасгал хөдөлгөөний зөвлөл гэдэг одоо байгууллагаас гэрчлэгээжүүлдэг ийм одоо гэрчлэгээ гэх юм уу та тий. За тэгээ мэдээж энэ гэрчлэгийг одоо авахын тулд маш олон хичээлүүд үзээ тэгээ шалгалтаа өгөөд тэгээд гэрчлэгээждэг. Лиценз бол бас биш. Лицензийг хүмүүс жоохон анзуурдаг. За тэгээд ер нь бол тиймэрхүү. Тэр дасгал хөдөлгөөнүүд нь одоо яг ийм хэдэн жил одоо бакалаврын сургалт, магистрийн сургалт гэдэг шиг тийм бас жилтэй хугацаатай байх уу? Тэгээд тэрийг одоо ингээд үргэлжлүүлэн авч явахын тулд миний мэдхийн чи байнга л шалгалт өгөөд байдаг те. Тэр тухай нь яг хүмүүст ялгааг нь мэдвэл илүү ойлгомжтой байна. За энэ бол гэрчлэгийг авахын тулд эхлээд мэдээж суралцсан те. Тэгээ суралцах дотор маш олон гэрчлэгээнүүд байдаг л да. Group fitness-ийн дасгалжуулагч, скол, эрүүл мэндийн коуч гэдэг те. За миний одоо авсан энэ гэрчлэг болохоор зүгээр одоо 18 наснаас дээш. За тэгээд бараг бакалаврч хэрэггүй л дээ. Зүгээр ийм маш энгийн шаардлагуудтай хамгийн энгийн одоо дасгалжуулагчийн нэг одоо гэрчлэгээнүүдийн нэг. Тэгээд энэ гэрчлэгийг мэдээж авсныхаа дараа нөгөө тэрийг хадгална гэдэг бас айгүй үнцэнтэй хамгаална гэдэг айгүй үнцэнтэй. Яа тэгэхээр 2 жил тутамдаа нөгөө сунгагдаа явдаг. Тэгээ тэр болгондоо нөгөө кредитүүд цуглуулдаг. Тэгээ кредит нь болохоор маш олон төрлийн курс хичээлүүд, за скол бол одоо ямар нэгэн судалгааны ажилч гэдэг юм уу ингээд маш олон төрлөөр тэрийг ингэж цуглуулах боломжтой байдаг. За би болохоор өөрөө нөгөө энэ Америкийн гэрчлэгээтэй мөртлөө Монголд байгаад байгаа шүү дээ. Монголд ажиллаад уул нь би ингээ Америкт багшлах боломжтой. Одоо ер нь бол тийх гэж бол авсан. Тэгээд энэ гэрчлэгээр тэгэхээр би бас одоо англид ч юм багшлж бас болохгүй. Яа тэгэхээр тухайн улс орон болгон өөрийн гэсэн ийм одоо нийгмийн эрүүл мэндийн чиглэл одоо public health гэж ярьдаг те. Нийгмийн эрүүл мэндийн чиглэлээр тогтоосон ийм одоо цензуртай байдаг те. Монголд ч гэсэн бас тийм байх ёстой. Тэгжээж энэ маань ингээд цаана хариуцлага нэлээх тооцогддог. Хүний эрүүл бас хэрэгжиж шүү дээ. Хүний эрүүл мэндээр нэг ажиллаж байгаа учраас би одоо ингээд
тэр хүн дээр л биен дээр л ажиллаад байна шүү дээ. Тэгэхээр маш том хариуцлага байдаг учраас тэгж яадаг. За тэгээд бас асууж нөө одоо бакалавр дигритэй юм уу эсвэл одоо гэсэн талаас тий. За энэ болохоор ямар нэгэн одоо дигри ямар нэгэн одоо юу болох байхгүй. Гэхдээ энэчээ суралцсанаас хойш бас нэг судалгаа гэдэг энэ одоо гэрчлэгээчсэн хүмүүс цаашдаа болохоор нэлээх одоо нийгмийн эрүүл мэндийн салбар руу гүнзгийрч судалгаануудаа хийдэг тийм одоо юутай ялангуяа манай яг энэ дэлхий дээр яг энэ гэрчлэг гэржимс шиг 100 мянга орчим хүн байдیں۔ Тэгээд тэр хүмүүс бол дийлэгтэй ингээд үргэлжлүүлээд яг сонирхоод явдаг. Яа л тэр ингээд бүх юм дандаа нөгөө нэг судалгаан дээр үндэслэгдэх учраас. Одоо тэгэхээр жишээ нь personal гэхээр ингээд яг л тухайн хүний бие физиологийн онцлогч тулгуурласан одоо тренинг л хийн гэж л ойлгож байна л да. Тэгэхээр жишээ нь одоо яг одоо кушин одоо трейн хийх тэр онцлог нь яг ажил дээр яг юу байдаг юм бэ? Жишээ нь одоо чам дээр нэг хүн ирээд одоо өөрийнхөө бие бэлтрийг эрүүлжүүлээ, чирэгжүүлээ гэвэл одоо яг юунаас эхэлдэг вэ? За клиентыг хамгийн түрүүнд авахын тулд бид эхлээ нөө дасгал тухайн тэр хүнтэйгээ ярилцлага хийдэг. За ярилцлага хийхдээ болохоор өмнө нь ямар туршлагатай байсан? За жишээл уянга одоо өнөөдрийг хүртэл одоо бие бэлтрийн үед одоо яаж байсан, идэвхтэй байсан юм уу, муу шиг хөвцсөн юм уу те? Эсвэл ингээд ер нь ямар сонирхолтой байдаг те? Спортын үед одоо ямар хуу хөдөлгөөн хийдیں, өдөр тутамдаа хэр алхаа хийдیں те? Гэх мэтчлэн маш олон зүйлсүүдийг асуудаг. Тэгээд тэр асуулга дээр болохоор бид нэр цаана ямар юм явагдчихэдэг гэхлээр нөгөө дадлыг өөрчлөх тэр одоо алхмууд явагддаг, асуулгууд явж идэг. Тэгээд бид нөгөө хэлэхдээ болохоор нээлттэй асуултуудыг асуудаг. Тэр нээлттэй асуулт дээр болохоор тэр хүнд одоо тийм үгүй гэдэг хариултаар биш өшөө тэр зүйлсүүдийг нэлээд сонирхоод тэгсэн дээр нь та юу н одоо ингээд дасгал хөдөлгөөнд хийх одоо бэлэн юм уу те бэлэн одоо сэтгэл одоо хандлагын хувьд бол бэлэн үү те та энд өөрийгөө зориулахад ер нь хэр их хугацаа зарцуулъя гэж бодож байгаа юм хэмээн те цаана бид нөгөө нэг тухайн одоо үйлчлүүлэгчийг урт хугацаанд эрүүл амьдралын хэв маягийг одоо өвлөөсөө гэдэгт ятгах хамгийн гол хүмүүс бид нэр өөрсдөө учраас маш тийм эерэг хандлагаар тухайн хүнтэйгээ ярилцдаг. За тэгээд дараа нь мэдээж тэр хүнийхээ эрүүл мэндийн асуудлуудыг бас бүглүүлдэг л дээ. Эмч яг юу гэж хэлсэн те. Тэгэхгүй бол одоо ингээд бид нар яг бидний заалтан дээр болохоор эрүүл хүнд заах хэрэгтэй байхгүй. Яг нөөний дотроо бас жижиг гэрчлэгээнүүд байдаг л да. Жишээлбэл одоо ингээд залуу хүүхдүүд зориулсан скол бол 50 одоо өтөл насныхан зориулсан гэдэг юм. Скол бол ингээд зарим хүмүүс бүр ингээд хавтартай хүмүүс зориулсан тасгалжуулж гэдэг юм. Ингээд маш олон төрлөөр ингээд мэрэгшиж болдог. Тэр нөгөө курс хичээлүүдээс л тэднийг сонгоод айгуу сайн үздэг гэсэн санаа тий. Тэгээ миний хувьд болохоор илүү засах тасгалуудыг илүү их сонирхож ирсэн. Тэр нь болохоор одоо corrective exercise гэдэг засах тасгалууд болохоор гэхдээ энэ бол патологийн одоо эмчийн үйл ажиллагаа ерөөсөө биш. Эмчтэй холбоотой юмнууд бол дандаа эмнэлэг рүү явах хэрэгтэй тий. Бид нар чинь болохоор хүмүүсийг эмнэлэг рүү явахаас урьдчилан сэргийлж байгаа тийм одоо хүмүүс шүү дээ тий. Тэгэхээр өөрөөр хэлбэл би одоо тухайн тэр хүнийхээ илүү позны дээр гажигд дээр жоохон ажиллах ч гэдэм үү. Тэрэн дээр илүү жоохон тий. Сүүлд болохоор арай жоохон cardiovascular одоо зүрх судсыг ажилуулдаг кардио төрлийн дасгалуудын хөтөлбөрүүд дээр л жоохон мэрэгших хичээж юм да. Тэр нөгөө поз өөрчлөн гэдэг би чиний дасгалуудыг бас зарим нь дагаж хаяа хийдэг. Маш хаяа хийдэг хүн бохгүй юу? Тэгээд тэрэн дээр нөгөө бүхтэр засах гэсэн байсан. Тэгээд яг энэ нөгөө бидний энэ арга ясчин булчингийн буруу хөгжлөөсөө буруу зангирлаасаа өөр тийшээ ингээ хэлбигээд байна гэж би ойлгоод байгаа. Тэгээд тэр бүхтэр байх нь үзмжийн хувьд мэдээж онцгой шүү дээ бүхтичгэлээр тэрнээс гадна ингээд эрүүл мэндийн бас айгүй сөрөг нөлөөнүүд одоо тэр поз өөрчлөгдөхийн дараагийн асуудал нь харагдцаасаа гадна эрүүл мэндийн асуудлууд байгаад байна гэж ойлгоод байгаа тийм. Тийм нэгдүгээрт яг өнө эрүүл мэнд нь хамгийн чухалтай хүн чинь ингээ зүгээр бүхтэр болохлоорэ бид нар нөгөө ингэж ярьдаг хгүй юу уналт болон уналтаас үүдэлтэй өвчин гэж ярьдаг хгүй. За тэр зүйлсүүдээс бид нэр сэргийлэх гэж байгаа хгүй. Тэгэхээр хүн ингээд бүхтэр сквал толгоо ингээд урагшаа болоод тахчихсан хүн ингээд унах магадлал нь ихсэн те. За тэгээд тэр нөгөө познууд дээр ерөн тэр хөдөлгөөнүүдээр ажиллана гэдэг чинь бид нэр ингээд тавцаглаад унчихгүй тулд бид нэр тэр одоо функцны хөдөлгөөнийг л хийж байгаа. За тэр гой бие бэлтэртэй болгоод ерөөсөө дараач асуудал гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр үндсэндээ тэр хүн ер нь
одоо алхаж гიშгэгтэй орноос босохдоо, саналаас босохдоо, хүүхдээ газраас авахдаа ч юм уу те хойноос хүн дуудлаа эргэж харахтаа тэр хүн одоо физиологийн хувьд зөв анатоми одоо хөгжилтэй байгаа мó те тэрэн дээр нь одоо ямар одоо ажилтууд байсан байна те. За тэрнээс бид нар ерөөхдөө сэргийлж байгаа гэсэн санаа шүү дээ. За мэдээж нөгөө нэг бүхтэр эднэр одоо жишээлбэл засагдж ирэх үед бидний одоо булчингийн идүүд за ясны ч юм уу те холбоос идүүдийн ингээ тэнцүү арай болж ирнэ те. Тэгснээрээ бид нэр арай жоохон зөв цэг халахж ирнэ. Тэгснээрээ бид нэр цаашдаа бүр ингээ дааврын гэсэн ингээ одоо үр нөлөө сайн байх те тийм одоо үр нөлөөд өгдөг. Маш олон юм үр нөлөөд байна шүү дээ. Аа маш олон дэлгэрэнгүй юм болохоор жоохон хариулал явуулсан. Одоо задлан хариул айгу том тустаа сэдв болох гэж бодож байна. Гэтэ одоо ингээд ер нь клиентуудаа харахад ч тэр за ингээд ер нь монголчуудыг дийлэнхт нь харахад хамгийн одоо нийтлэг одоо поузинг тэр гажууд алдаанууд ер нь юу байна вэ? Бүхтэр байна уу? Альсгүй ийм тэнцвэрийн асуудал байна уу? Ямархуу одоо нийтлэг асуудал нь юу вэ? За нийтлэг асуудал позны хувьд бол янз бүр байна. За бид нэр позын гажиг ерөнхийдөө 5 хувааж үздэг байхгүй. Тэгээд тэр нь одоо kyphosis, scoliosis энэ гэх мэтчлэн. Тэнгүүд за жишээлбэл урагшаа ингээд мөр урагшаа болох чинь бид нэр их одоо уртлын хэсэг нь чангараад те хойдлын хэсэг нь сунсан байна гэсэн үг байхгүй. Бид нэр rounded shoulder гэж хэлдэг. За тэнгүүд энийг бид нэр буцаад хоош нь болох шаардлагатай те. За нийтлэг одоо хажиглагддаг хамгийн юм бол ерөөсө толгой урагшаа болсон байдаг хүмүүс. Дийлэгтэй урагшаа толгойтой, толгой хүзүүн хэсэг те. Тэр энэ хэсэг юу гэж байгаа гэхэлэр яг энэ хэсэг ингээд маш их чангарсан байна те. Хүзүүгээ хөдлөгдгөө, унтахаас өмнө хүзүүгээ хөдлөгдгөө, ер нь өдрийн туршид ер нь хүзүүгээ хөдлөгдгөө нэг тийм асуудал байна те. За хоёр дахь нөгөө нэг асуудал болохоор тийм бүгд дагаар ингэ явуулчих. Ер нь миний үзүү хөдлөж байгаа. Хөдөлгөөн гэхээр бас яг яаж зөв так гэдээ урч штэ. Тэгэнгүүт хоёр дахь юм нь болохоор нөгөө хөдөлгөөний дутагдaltaй асуудал гэдэг. За өдөржингөө их суудаг ч юм уу те. За тэгээд нуруу өвддөг. За миний нөгөө суугдах нурууны одоо дасгал бол маш олон үзэлттэй байдаг. Тэгээд аль ковид үед игээд байсан үздэгт баярлаа. Тэгэхээр өөрөөс энэ асуудал зогсолтгүйгээ байгаа л байгаа байхгүй хөргөлж хүмүүс тий. Одоо түрүү теаптер нааша нөгөө бичлэгээ эхлүүлэх гээл явчихсан чинь яг үнэдтэй бас. Тэг анги намайг цүнхээ нүүдэлтэй үрчээч гин талаас суугдах гад. Би цүнхээ баруун талдаа үрч чаддаг байхгүй. Шуфт ингээд шуфтраад идэг гээд тэгээдсэн чинь чи айгу пост айгу алдагдaltaй шүү. Хүүшээс асуугаа. Миний мөр шуфтраад ингээ хийх юу гэдэг. Тэгээ бодоход би угаасаа яг тийм ихгүй зөвхөн зүүн талдаа л юм үүрч чаддаг. Backpack ч гэсэндээ нэг үргэвчээр нь үрхээр бол зөвхөн зүүндээ л үүрдэг. Энд ч ингээд яг ижилхэн үүрхлээр баруун тал нь ингээ унаад идэг ч юм уу. Мөрөвчтэй өмд өмсгөр баруун нь л унаад идэг ч. Тэгэхээр би өөрийгөө дотроо төсөлөхтэй нэг ийм л хөө яваад байгаа юм шиг санагдаад байгаа байхгүй. Тэгтэл ингээд яг өрөөс нь унаад идэг нөгөө ингээд энийгээ чацуулаа харангууд яг ингээд чацуу ижилхэн байгаад идэг хэмжээ. Тэгээ энэ унаад идэг. Тэгэхээр би нэг юм мөрөө хүн юм болоо гэж өөрийгөө бодоод идэв. Тэгэхээр надтай ийм ижилхэн асуудалтай хүмүүс мөрөн шуфтардаг хүмүүс зөндөө байд юм байлээ тий. Тий наа чинь бол ер нь бол жоохон одоо арцгны юм хэсэг бол ерөөхдөө жоохон баруун эсвэл зүүн тишээ. Чинийх бол зүүн чинь ингээд яагаад байгаа бол одоо баруун тишээгээ хэлбийсэн байх магадлалтай тий. Гэхдээ энийг бол бид нэр позны тестээр ингээд харж үзэж үлддэг л дээ. Дээрээс нөгөө нэг хид хідэн хөдөлгөөнүүд хийгээд ирэхээр тэр поз нь өөрийнх нь чинь функц хөдөлгөөнд чинь хэр саад болж байгаа гэдгийг анзаарч үздэг те. За энэ бол дийлэгтэй ер нь миний зүгээр ажигласнаар scoliosis төрлийн энэ S төрлийн энэ одоо гажиг бол хизээ үүсдэг вэ гэхлээр ер нь бол хөлийг ачиж их сууснаас үүсдэг. Хөлийг ингэж ачиж суух бол бидний ингэж ер нь арцыг хажууд шин их болгоод байхгүй. Тэгээ нөө энэ эд чинь ингээ нэг ер нь нэг 30 минут болоход тухайн тэр орчинд ингээ дасчдаг байхгүй тий. Тэгэхээр аль болох тэр нөө 30 минут тутамд ингээ босох чинь ингээд өөрийн чинь позыг ингээ засаад байгаа байхгүй тий. 30 минут тутам босох гэсэн чинь бидрийг ч одоо 30 болон түүнээс дээш хугацаанд л одоо сууж сурах нь хамгийн чухал эрдэмэл гэж үсгсэн шүү дээ тий. Төвлөрөх чадвар маа гэдэг тий. Ерөөсөө сууж сураагүй. Гээл тий. Хамгийн ихний зэмлэл чи ерөөсөө 10 жилд ерөөсөө бараг л сууж суруулал тэгэл тэр бараг тэгээд маш одоо сайн хүн тооцогддог тий. Тийм байсан шүү дээ. Тэгсэн чинь яг
эрүүл мэнд талаасаа хөдөлгөөн талаасаа бол энэ чинь бид нар 30 минут тум тийм байна тий. Энэ бол бас шин зүйл мэдэж авсан. Айгу одоо яаж суух учраа болох юм. Хоёр хөлөө ингээд гүйцэд газар тавиад хоёр хөлн дээр чинь жинчин яг гүйцэд ирж гин үү зогсож явахдаа ч гэсэн бид нар ингээд хазгаалж зогсдог. За угаалт орон дээр бид нэр ингээ юм угаахтаа ч юм уу скол шүдээ угааж явахдаа бас поз анзаарч үзээрэй. Тэгэх юм бол ингээ урагшаа байна уу, хажуу тишээ байна уу те. Тэр болгоныг аль болох хоёр хөлн дээр бид нэр таталцлыг авах хэрэгтэй шүү дээ. Тэгэх юм бол ингээд юу ч зүв байх хэрэгтэй те. Поз чинь. Одоо ингээл урагшаа юм ингээл налцсан зогсож идэв шүү дээ те. Нэг бол ингээл өрөөсөө үлэн дээр ингээл нэг жайжиж мэж байгаа ингээл те. Ер нь яаж хийж байгаа л жайж байгаа нэг юм тулаал налаал нэг ингэх гээл те. Нэг хөвтмээр оргиол те. Тэгэхээр хөвтчихэж шүү дээ. Харин сая бол яг хөвтөж байгаа. Тэгээ бас нөгөө төрсний дараа арцаг өөрчлөгдчихдөг гэж айгүйх яадаг шүү дээ. Тэр надаа бас ингээд яасан байхгүй юу? Би нөгөө барианд орсон ч миний хөл урт баг нь хоёр ус аахгүй. Тэгээд тэрнээс болоод ингээд сонин ингээд нуруу сонин газараа татдаг. Энд татангуутлаа энд мэд татдаг цаа. Тэгснээ ингээ хөлний дотор тал мал руу татдаг. Тэгээ хэд бариулаад тэгээд нэлээд бас өвдөж мөвцөн тэр бариач. Тэгээд тэгсэн чинь арцаг ингээд гайгүй тэгшэрсэн юм уу? Хөл маань өөрөө тэгшэрсэн чинь миний ингээд гидэс юм татагддаг болцсон. Ингээ бүгд юусэн холбоотой тийм. Холбоотой. Тэгээд тэр арцаг тэр бариач ихчийн маань хэлснээр болохоор арцагны юм маань өөрчлөгдөөд бас тэр чинь ингэж дээшээ доошоо болохоос гадна урагшаа хойш болчт юм уу да. Тэ? Тэрнээс болоод энэ нөгөө нэг хөвлийн энэ нөгөө гиз татагддаг штэ. Татагдахгүй болсон байсан байхгүй. Тэгээ бариулж мариулаа тэгшин хөлт болсон штэ. Наадах чинь бас айгүй чухал асуудал байна л да. Арцаг гэж ярьдаг. Арцаг чинь ингээд одоо хувинтай ус байлаа гэж бодоход энэ хувинтай ус урагшаага иргэсэн мэн гэсэн хэвхэв одоо урагшаага иргсэн арц гэж бид нэр ярьдیں۔ Тэгэхээр энэ бол дийлэгтэй жирэмсний үед бол нэлээд их тохиолддог. Маш их тохиолддог. Одоо ингээд гарцаагүй л тохиолдно тийм. Тэгээ энэ үед юу болдог вэ гэхээр бидний одоо төвийн цэг гэж хэлдэг. Төвийн таталцлын цэг. За center of gravity гэж хэлдэг. Англи нэршлэн тийм. Тэр болохоор бидний ингээд жирэмсний үед хүмүүс тэрийг маш ихээр алддаг байхгүй юу? Ер нь маш том юм хүүхэд ингээд те 4 5 гэдэг кг те бүр ингээд одоо тэгээд явж олон сар тээс учраас арцаг урагшаа ингээд иргэдэг. Тэг ингээд тээсээр байгаад тэр төвийн ингээд мэдрэл нь ингээд ерөнхийдөө муудаж ирдэг. За тэгээд төрсний дараа манай найз над руу бүр үнэхээр ингээд бичиж байгаа байхгүй. Би ингээд босож сууж чадахгүй байна. Ойлгомжтой шүү дээ. Тэр ингээд маш ингээд түгээмэл үзэгдэл те ингээд тэнгүүд тэр төвийн цэгтээ эргээд бид нэр ингэж бас явах хэвээр холбогдох хэвээр. Зөөлхөн дасгалууд хийх хэвээр тэр төвийн цэгээ бид нэр удирдах хэвээр. Дотор нь бид нэр transverse abdominis гэдэг хөвлөний дөрвөн одоо булчингийн нэгийг ингэж яг ажилуулах хэвээр байхгүй. Бид нэр нөө plank гэдэг шүү дээ. Тэр plank чинь бид нэр яг тэр төвийн цэгийн transverse abdominis-ийг аягуулсан ажилуулдаг дасгал. Тэгэхээр сая бол тэг ярьлаа шүү дээ. Тэр одоо тийм ер нь тэр жирэмсэн болон жирэмсийн үед бас би яг л уншчихлаа манай хичээлүүд дээр ч гэсэн яг ингээд ордог яг жирэмсний төрлийн скол бол төрсний дараах эмэгтэйчүүд ийм би нэг зарим хичээлүүдийг сонгож үзсэн байхгүй яг тэр миний клиенттэй бараг 80 90% эмэгтэй клиентууд байдаг. Тэгэхээр яг эмэгтэй клиентуудын дунд бас яг энэ асуудал бол нэлээд түгээмэл байгаа гэж бодож байна. Одоо манай подкастыг ч гэсэндээ дийлэнх нь бүсгүүчүүд үздэг. Тэгээ тэр дундаа бас жижигэн бэбитэй төрөөд удаагүй ээжүүд мэжүүд бас айгүй хүздэг. Тэгэхээр зэрэг одоо тэр хүмүүс яг ийм ижилхэн жирэмсэн болоод ер нь гиз томрол эхлэхээр нуруу өвдөлхөн нуруу өвдгөөр дагаад хөлний артлаар ингээл батаараал ингээл өгцгөөр чилээл ингээл сүултээ өрөөсөө хөлмөл бараг чирэгдээл ингээл аюу хэцүү нөхцөл байдал үүсдэг. Төрсний дараа бас яг түрүүний нөгөө савны дали мали урагшаа хоошоо гэдэг асуудал үүсдэг те. Тэгэхээр за нэгэнд энэ асуудлуудыг үүсгэхээс өмнө бид нар яг юундаа анхаарах ёстой юм. За үүсцний дараа магадгүй энийг заавал одоо янз бүрийн асуудалтай байж болно шүү дээ. Жимд явж чадахгүй, заавал тренерд хандаж амжихгүй, гэртээ яг бэбитэйгээ байдаг ээжүүд байж болно. Гэртээ энэ бүхнийг одоо засах засч болохоор ямар боломжтой хөлбрүүд байна вэ? Гэртээ бол тэгэл хүн хамгийн түрүүнд цахим дасгалын их сурвалжийг л олох хэрэгтэй л да тий. Тэгэх юм бол одоо хамгийн ойрхон бөгөөд
одоо үр дүнтэй арга байх гэж бодож байна те. За тэгээд мэдээж бас нөгөө ингэдэлтэй хүмүүс жирэмслэлтийн үед ялангуяа хүмүүс ингээд анзаарэгдэл мэдээж яг тэр бол функцэд бол хэцүү байгаа те. Хүүхдтэй ядарна тэгэл ингээл те. Маш олон асуудлууд байгаа. Гэхдээ аль болох хөдөлгөөнтэй байх нь өөрөө маш чухал гэдгийг бол би бол гарцаагүй хэлж чадна те. Хөдөлгөөнтэй ямар нэгэн байдлаар алхах те. Тэгээд хөдлөхтэй олон төрлийн хөдөлгөөн их нь бас чухал байгаа байхгүй. Тэгээ олон төрлийн гэдэг нь маань бидний энэ үеинүүд бүгд нугардаг үеинүүд те. Тийм учраас бид нэр доошоо сууж ин босч байгаа те. Тэгэхээр энэ дасгал хөдөлгөөн гэдэг чинь ер нь структур нь ерөөсө тэр байгаа шүү дээ. Урагшаа, хоошоо, татах төлөх тэр сууж байгаа хөдөлгөөн нэг хөдөлгөөний хөдөлгөөн эсвэл эргэлттэй хөдөлгөөн гэж бүгд л тэр функцийг алдагдуулахгүй тул байж байна те. Тэгснээр нүг тэр саяны жирүүний бас хэлсэн нөө одоо нуруу болон энэ мэдрэлийг дагаж өвдөж юм жишээ. Тэр бол юу байгаа вэ гэхэлэр ялгаагүй нөө бидний ингээд бүх эдүүд хоорондоо холбоотой болохыг харуулж байна те. Тэр болгоны нүг жоохон ажилуулж байх л ёстой санаа. Хүмүүс бол ингэдэг бас ингээд жинтэй дасгал хийж байгаа жирэмслэхээр бас болждаг бас талтай те. Тэгэхээр ер нь бол одоо бидний ном эднэр дээр бол хилдэг л те. Тухайн тэр клиент маань аль болох хөдөлгөөн хийжсэн бол тэрийгэ төрн төртлөөл хийсээр байх юм бол зүгээр. Ер нь бол одоо ямар ч аюулгүй те. За дээрэс нь бас жирэмсний йог гэдэг чинь те. Йог маань бас нэлээд арцэг нисийг бол нэлээд сайн ажиллуулж өгдөг шүү дээ те. Арц нисийг барьж өгдөг. Өөрийнх нь жингээр одоо аль болох сунгаж өгдөг те. Гэхдээ хөшөөрөгд хөдөлгөөн жоохон бага талтай байдаг те. За нэг төрлийн дасгал гэхдээ арай бага. Боломжтой бол йогага хийх ёстой тий. За тэгээд ер нь хөдөлгөөнтэй байх. Төрсний дараа мэдээж бас хэцүү байгаа тухайн тэр хүнд. Гэхдээ бас тодорхой хэмжээгээр ингээд юм өргөчдөг байх хэрэгтэй тий. Нааш цаашаа бас ингээд яваад алхаж гიშгэ тий. Нэг тийм ядаж тийм жижиг сажиг юмнуудаас эхэлж болно шүү дээ. Энэ нөгөө бид нар эндээ байждаг мэдрэлээ алдчихдаг гэсэн шүү дээ. Планк барихаар ер нь бол хамгийн дөхөө очдог. Хамгийн тийм ажилуулдаг дасгалуудын нэг юм. Планк ч бол яг гэхдээ ингээд бид нар барьчиж болно шүү. Гэхдээ ихэнд бол жоохон хэцүү ч гэж магадгүй. Хүмүүс бүр ингээд дөр хүлж чадах хүмүүс байгаа шүү дээ. Зарим хүмүүс л те. Ядаж ингээд дөр хүлээд эхлээд багаар ингээд тасгаж агаад ч юм уу те. Ингээд тэгж үзсэн. Гэхдээ нөгөө нэг одоо миний нэг сүүл нодлон 100 үтсний хичээл дээр болохоор зүгээр л ийм улны хэсгийг ингээд ажилуулдаг тийм дасгал байсан. Тэгээд ингээд зүгээр хөвтөж жагаад хөвлийгээ чангалах. Дээшээ хараад хөвтөж жагаад бүр ингээд нүдэ анж байгаа заяа. Тэг яг хөвлийг ингээд чангалж үзэх. Тэнгүүд ингээд чангалахаар чинь бидний гидс ингээд доошоо цөдиж ирж байгаа. Тэнгүүд тэрийг ингээд жоохон чангалж байгаа буцаас суллах ч гэдэг юм ингээд жижиг тийм нөгөө холбоос жижиг дасгалууд маш их байдсан байлээ. Би өөрөө бас цаашаа сурах хэрэгтэй. Одоо би бас нөгөө баян хөдөлгөөнтэй байх хэрэгтэй гэсэн чинь нөгөө ээж хайлдаг үгийг гинт саналаа л да. Тэрний үгээс чинь нөгөө би маш их алхахдаг байхгүй юу? Одоо ингээл бүтэн цаг маг нөгөө төгжирч ийснээс юу н алхachий гээл айгүйх алхахдаг. Тэгсэн манай ээж надад юу гэж хэлсэн гэсэн чинь хит их алхах чинь бас айгүй буруу гэж байна. Өвдөгний чинь үе илэгдээд одоо тэгээ шингэнгүү болчдөг ч гинөө яаж. Тэгэхээр ерөөсөө юм чинь бас хитрнэ гэж байдаг. Тэгэхээр ерөөсөө тэгж их одоо ингэж бүр одоо адуу машин гэж олгож болохгүй гэд тэгсэн байхгүй. Тэгээд нэг ийм ойлголт бас тэгэхээр тэр бас хүмүүс дунд байна да тийм ээ. Тэгэхээр энэ одоо яг үнэхээр алхаад л байхаар энэ дотор нэг юм шингэн мэнгэн юм маань ингээд асгараал гоож алгуулт юм уу та гэж үү те. За энэ дээр бол Soul Lab контентын ерөнхий ивент тэтгэгч Дерматестер баталгаажсан дэлхийн хамгийн нэмгэн живх Baby Lab. Бидний хамгийн сайн найз Baby Lab. Учир нь өдөрж шөнж хуурай таатай амрах боломжийг олгож, хөвөн мэд зөөлөн гадаргуун агаарын урсгалыг чөлөөдөө нэвтрүүлэн шингэнийг хормхон зуур шингээхээс гадна хүүхдийн биед тав тухыг мэдрүүлэн хүүг дээд зэргээр хамгаална. Тэр харааж өгдөөг инээмзэглэн угтахад туслах бидний найз Baby Lab. Тэ хүм борлон ер нь харьцаа адилгүй л дээ. Тэгэхээр яг тэр шингэний сквал тэр өвдөгний асуудлыг бол нэгдүгээрт эмнэлэг бас нэлээд сайн оншилж өгөх бах. Ер нь бол яг overuse гэж бид нар бас ярьдаг хит их тухайн тэр эдийг ажилуулах ч гэдэм үү. Над дээр бас нэг хүн ирж ирсэн нөө хитрхи их дугуй унаад энэ арцны уртлын хэсэг ингээд уртлын холбоос нэлээх өвддөг болсон гэдэг.
Тэгээ тэр одоо ерөнхийдөө энэ хитийдсэн ачаал гэдэг юм уу те энэ ачаал хизээ бас үүсдэг вэ гэхлээр ер нь балансгүй байхаас үүсдэг хоолны баланс те хоолны тэнцвэргүй байдал эрдэс бодисын витамины тэнцвэргүй байдлаар бас нэлээд үүсдэг л те тэгээ тэрийг нөгөө хоолоороо авах гэдэг юм уу тэрийг ингэж нөхөж байх ёстой юмыг бас хэтэрхий ингээд яатсан те ер нь л тэр штэ би бол тэгж л хариулах юм байна түүнээс бол яг тийм хитийдсэн алхаа гэж би бас нэг сонсож байгаагүй гайгүй хаа. Тэгээ ер нь л бас юмд бас балансаа сайхан. Гэтэ тэр баланс нь хоол, нойр, ус, эрдэс гэл ингээл бүх юмтайгаа ингээл холбоотой юм байна л да тийм. Одоо бас гүйлт гээд хүмүүс бас нэлийн гүйж юм тий. Тэгэл нөгөө өмнө нь бол ингээл зүгээр өмсчихсэн зүгээр пүүцтэйгээ гараад гүүгээл бараг 40 эдэн км гүүгээ ороод ирдэг гэсэн чи одоо ч зүгээр ингээл ийм пүүз, ийм хамгаалт, ийм жакет, ийм малгай шилгээл те жели мэлигээл ингээл бүр бөө юмтай гүйдэг болсон. Ингээ зарим хүн бол хэлбэр гэлтэй. Гэтэл миний бодлоор бол энэ ингээд улам юм боловсронгуй болж байгааг нэг хэлбэр юм болоо гэж бодоод байгаа байхгүй. Тэгэл хүн балансаа л хадгалж байгаа нэг хэлбэр юм санагдаад байгаа байхгүй. Хамгаалж юм. Хөдөлж байгаа бол хамгаалж юм. Хамгаалангаа давхар нөгөө хоолоо бас шимдэжээлээ бас давхар авч ийн гэл тэд нар бүгдээрээ нийлэхээр л тоглох гэж байгаа юм шиг гэж үү. Тэгэхээр бас би бол яг тэр одоо гүйлтийн тэр айгу ганган хүмүүсийг бол улам боловсронгуй айгу эрүүл мэндийн боловсрол улам сайн болж байгааг нь илэрэл гэж хараад байгаа ш. Та юу гэж бодож байна? Тийм гүйж аваа хүмүүс гүйдэг хүмүүс бол одоо нөгөө шинэ гүйж аваа хүмүүстэй аль болох зориултын пүүцтэй гүүгэрэй гэж айгу хэлж байгааг сонссон. Тэгээд тэр чин бас пүүц чин айгу мэдээж л одоо утга учиртай зохион бүтээгдсэн байгаа ш. Буруу гүүгээд ч юм уу халаах гүүгээд ч юм уу тохиромжгүй пүүцтэй гүүгээд хүмүүс айгу бэрхтээд байна гэдэг байгаа байхгүй. Тийм бас яг тэгжлээ. Одоо яг энтэй холбогдуулаад гүүшээс асуухад энэ ер нь спортынхан бүгдээрээ яг тэгж хэлээд байгаа байхгүй нөө. Халаалт гэдэг зүйл бол ерөөсөө тухайн дасгал хөдөлгөөний одоо хамгийн чухал хэсэг одоо хундаамн гэдэг шиг те идэвхтэй дасгал хөдөлгөөн хийсний дараа биеийг нөгөө амрааж, суллаж, стретч хийх тэр бол бас яг дасгалтайгаа ижилхэн чухал хэсэг нь байдгаа гэд ингээд байнга сануулад байгааг ингээд зөндөө олон мэрэгчлэтнүүдээс ингээд сонсож байгаа хэрнээ яг амьдрал дээр бид нэр гүйцэд бие халаагаагүй шууд гараал гүйцдэг ч юм уу шууд ч юм өргөдөг те жимээ дуусан гутаа ч юм уу яарал зүгээр бушуухан шавартаал бараг сонголт юм хийхгүй шууд гараал явдаг те гэтэл энэ маань яг тухайн бие физиологид тэр булчин шүрмэс тэр юмд ер нь алс хоочтой ч байдаг юм уу яаж нөлөөлдөг юм бэ? За яг миний өдөр тутам заадаг сэдв байна л да. За тэгэнгүүт халах болол бид нэр динамик стретч гэж хэлдэг хөдөлгөөнтэй сонголт тий хөдөлгөөнтэй сонголт. За тэр хөдөлгөөнтэй сонголтоор тухайн тэр идүүдийг маш сайхан халааж өгөх ёстой. За тэгснээрээ юунд бэлдэж байгаа гэхээр нөгөө нэг мэдээж тухайн тэр ажиллаж байгаа эд гэдэг чинь нөгөө ганцхан булчин биш байхгүй тий одоо яс тэгээд булчин гэж ид дээрээс нь холбоос эднүүд байж гэн тий энэ болгоны чинь ингэж ажилуулж халааж өгч гэн тий за тухайн тэр нөгөө спортынхон аль нэг одоо элементийг урьдчилж хийж үзэх ч гэдэг юм уу энэ бол бас нэг баллистик харуулттай сонголтын нэг төрлөө л дөө за тэгэнгүүт хүмүүс янз бүрээр халаадаг. Тэгээд бүгд л өөрөө өөртөө тохирсон тэр халаалтыг бол хийх ёстой. Жишээлбэл би бол өөрөө бол нурууны хэсэг би бол жоохон гэмтэх бэртжижсэн учраас нурууны хэсгийг би аягүй сайн халаадаг. Тэгэхгүй бол тэгэл тэр хэсэг дахиад бэртэж гэмтэн тэ. Ерөөсөө л тэр бэртэж гэмтгэхээс сэргийлж байгаа шүү дээ. Тэгэнгүүт зарим хүмүүс бол илүү хөлөө ингээд сайн халаагаа сайн гүйдэг ч юм уу тэ. Эсвэл алхахдаг ч юм уу сонголт гэж аль нь. Ер нь бол чилээгээ хамгийн түрүүнд гарах хэрэгтэй. Хоёрдугаарт тэр нөгөө хийх гэж байгаа гүйцэтгэх гэж байгаа тэр спортынхаа элементтэй холбоотой тэр хэсгүүдийг маш сайн халах хэрэгтэй те. За маш чухал сэдв нь болохоор нөгөө эргээд хөргөх болвол яг халахтаа яг айгуу чухал адилхан үр дүнтэй. Хоёр одоо хамгийн чухал ач холбогдлыг хэлье л да. Нэг нь болохоор дасгал хөдөлгөөний үеэр тухайн тэр бид дасгал хөдөлгөөний дараа одоо төгсгөлийн үеэр биднэрт юу тохиолддог вэ гэхээр бидний цусны эргэлт биеийн доод хэсэг дээр төвлөрж ирдэг. Цусны эргэлт багасаж ирнэ гэсэн үг те.
За тэгэхээр бид нэр жишээлбэл сууж байгаа босглоор толгой ирдэг шүү дээ. Тэр бол ингээд цусны эргэлт чинь бие чи доотлын хэсэгт төвлөрсөн байна гэсэн үг. Тэгэхээр хөргөн гэдэг маань сунгалт гэсэн үг. Эсвэл одоо алхах гэсэн үг. Сунгалт эсвэл тухайн тэр одоо хөлийг ажилласан бол хөлний хэсгүүдийг сунгах хэрэгтэй. Тэр хөргөлт маань өөрөө эргээд тэр цусыг буцаад тэр эргэлтэнд нь буцааж оруулж өгч байгаа байхгүй. Тэгэнгүүт чи ингээд одоо тархитлагаа чинь бусад юмнууд чинь ингээ хэвийн буцаад хөргөж ирнэ те. Хоёр дахь юм нь бол мэдээж нөгөө нэг тухайн тэр булчин жишээлбэл ингээд ажилуулна гэдэг маань одоо агшаана гэсэн үг те. Контрактинг гэсэн үг. Агшааж базлуулна гэсэн үг те. Тэр одоо тэр эд чинь өөрөө юм харимхай чанартай байгаа шүү дээ. Харимхайгийн буцаагаад ингээд байранд навьчих хэрэгтэй байхгүй тий. Буцаад байранд навьчихснараа эргээд тэр булчинг сунгаж өгснөөрөө тухайн тэр эдэн ингээд аягүй сайхан одоо хивэндээ ороод тэгээд одоо үр дүн илүү байна л гэсэн үг байхгүй тий. Жишээлбэл би бас өмнө одоо дандаа ярьдаг кейс болохоор нөө эмэгтэйчүүд ялангуяа одоо хөлний дасгал хийж байгаа. Маш их хөлний дасгал хийдэг эмэгтэйчүүд. Өгцөг хийгээл. Тийм ерөөсөө тийм л ганцхан дасгал хийдэг юм шиг байдаг шин. Тэгэнгүүт тэд нэр ингээд дуусчаад жишээлбэл шууд одоо гараад яваад өндөр өсгийтэй одоо өмсөх юм ба шууд ингээд хажууд шиг гიშгэн. Тэгээд ингээд нөгөө хөлний чинь идүүд нөгөө зөөлөрцөн байгаа учраас гимтэж бэртэх юм хамгийн түрүүнд гарч ирнэ те. За ялангуяа тэр өндөр өсгийг өмсдөг эмэгтэйчүүд анхаарч үзвэл ялангуяа одоо хөлнийхаа дасгалны дараа сайн сунгаад хөргөөд те нэг тэгснийхаа дараа тэр одоо өндөр өсгийг эднэр өмсөж байгаараа би өөрөө бас яг тэгж явж байгаа нэг ингээ хажууд шинэ гიშгижсэн тийм хүн байна. Тэгэхээр ингээд би бол ингээд маш ухаалаг зүйл байгаа байхгүй те. Хална хэрвээ халах юм бол айгуу сайн ажиллана. Тэгээ хүрх өстэй хүрх юм бол ингээд буцаагаад байрандаа ороод чамааг өвтөхгүй гэмтэхгүй гэдэг бүт зохион байгуулалттай гэхээр энэ бол бүр ингээд маш ухаалаг байгаа байхгүй те. Тэгээ бас энэс ухаалаг гэсэн дээр нэмээд асуухад нөгөө muscle memory гэл ингээд айгуу ярьдаг штэ те. Ингээл булчин бол ингээд хэрвээ өмнө ажиллаад бид үлдсэн болвол тэр ингээд буцаагаа сэргээхэд тэр бол ингээд буцаа сандаг ингээд буцаад хөөгөөд ингээд гараад ирдэг ч гинөө те ингээд нэг бол ингээд жоохон бэлтгэхэд буцаагаад өргөдөг байсан жингээ өргөдөг ингээд буцаад формонд ороход амар байдаг энэ төр гэл muscle memory гэл айгүйх ярьдаг. Энэ юу нь яг тайлбарлуулаад юу нь яг оо булчингийн ой санамж гэж юу байна. Тийм булчингийн ой санамж гэдэг нь өөрөө хар ярианы хэлэлтэй. Ер нь бол яхаа хүмүүс мэрэгжлийн хүмүүс ч гэсэн тийж яхаа ярьдгийн. Гэхдээ яг миний үзсэн номон дээр болохоор яг muscle memory гэдэг юм ер нь байдгүй. Гэхдээ тархины ой санамжийн талаар ярьдаг. Тэнгүүт энчээ бид нөгөө нэг би яг тэгтээ нөгөө нэг зогсон яг оноос нь нэрийг нэлсээ санахгүй ангахын л нэр байгаа тархитай холбоотой. За тэрэн дээр нөгөө ерөнхийс утга нь юу гэж гардаг вэ гэхэлэр бидний нөгөө нэг сайн хэлж байгаа нөгөө тасгал хөдөлгөөнийг ингээд тухайн тэр хөдөлгөөнийг хийхдээ ямар нэгэн хариу үйлдэл үзүүлэх чадамжаа нэмээд байгаа байхгүй тийм. Бид нэр энийг нөгөө нэг бас одоо спортууд дээр ч гэсэн реакцийн дасгалнууд гэж ярьдаг байхгүй. Реакцийн дасгалнууд тэр хүмүүс бөмбөг ирлээ шууд цохоход бэлэн тэр юу сургуултыг хийгээд байгаа шүү дээ. Гинт ямар нэг юм болоо хөлн дээрээ хөлчин ингээд нөгөө нэг өөрийн одоо өдөрдөн шууд ингээд одоо өөрийнхөө юугаар тэр дадлаараа очиж одоо яаж яах вэ? Тэр чинь сайжруулж байна гэдэг чинь цаанаас нөгөө нэг тархины үйл ажиллагаа яваад байгаа байхгүй. Тэрийг л хэлж байна. Тэр бол ортог. Тийм байдаг баг. Тэрээс их миний булчин санаад байгаа даа ч юм аа. Тэр булчинд бол нэг хойл санамж булаалаа гэж. Одоо тэгэл ер нь ингээл нийтлэг ингээд манай үеийнхэн ер нь найзууд сүүлийн үед ярьж байгаа юмнууд одоо ингээд кардио хамаагүй битээ хий. Химхэрэн шүү гэдэг. Хамаагүй одоо тэгэж юм байгаа тэгэж огцом хасаж болохгүй. Одоо чи ерөөсөө ингээл 30 гараал хамгийн хийх юм нь төмөрл өргөх юм байна. Булчин л биднийг аварна гэж байна. Залуухан байлгадаг гэж байна, ингэдэг гэж байна, тэгж байна гэж байна. За тэгэл тэр даавар маавар савлаал, цэвэршилт энэ төр ингээл болоод тэгэхэд булчинтай л хүн тэндээс амьд үлддэг гэж байна. Үрчлээ гэж баг энэ мэнд хүрчлээ гэж баг миний гуйны булчин муцаа захирах юм аа. Ингээд татаад байгаа юм шүү дээ. Тэр доо гуяа чангалсан чинь тийм нүд. Айсмарс хой боёо болохоор авах тийм. Тэгэл ерөөсөө бид нар чинь ингээл булчингаал одоо хэрэглэж ингэж амьдрын гэж байна. Тэгэл тэр булчингаал одоо өдөр болгон хэрэглэж байгаа юм чинь тэргээ буцаага ингээд нэмэгдүүлэх хэрэгтэй гэл
Одоо таарлцсан эрэгтэй ч эмэгтэй ч бүх хүмүүс тийм ярьж байна. Нэг үү. Маш том сэдвүүдийг дурдлаасаа явал тэ. Нэгдүгээрт насжилтын талаар ярьж байна тэ. Хоёрдугаарт дааврын талаар ярьж байна. Гуравдугаарт булчин хомигдох талаар ярьж байна тэ. Тэгээ Жижигхэн Үржлээг бол мэдгүй. За ер нь бол тий олон дандаа миний нэрээр яриад байгаа юмнууд дандаа судалгаанд үндэслэгдсэн юмнууд шүү те. Би ингээд өөрийнхөө ч юм уу одоо хар ухаанаар юусо бодож олоогүй. Тэгээд бидний яг дасгалын одоо суурь судалгаанууд American College of Sports Medicine гэдэг одоо сургууль дээр хийсэн судалгаануудын голчлон үр дүн дээрээс гарсан дасгал хөдөлгөөний одоо зохион байгуулалт хөтөлбөрүүд явж байгаа шүү дээ. Тэгээд тэр нь болохоор ер нь ойролцоогоор нэг сүүлийн нэг 30-аас 40 жил хийгдсэн судалгаанууд байгаа. Тэгээд ер нь бол бас сая яг тэр одоо булчин хумигдах гэдэг юм ярьж байна. За эн чинь бол бид нөгөө нэг жилдээ нөгөө body composition биений бүтцийн хувьд бол нөгөө биеийн цулжин гэж ярьж байгаа. Булчингийн масс гэж бид нэр ярьдаг. Биеийн цулжин нь болон одоо өөхний хөв гэж ярьж байгаа шүү дээ. Тэр цулжин бод ер нь бол 30 наснаас хойш жилдээ ер нь бол дунджаар нэг 0.1 хувиар багасдаг. Зарим газрууд 0.3, зарим газрууд 1% гэж бас ярьдаг те. Тэгэхээр ер нь дундчлаад яг одоо тэр Америкийн спорт ангаах ухааны коллеж дээрх мэдээлэл дээр болохоор ер нь бол 0.1 гэсэн тийм тоо явж байгаа. Өөр газрууд болохоор тэрнээс арай жоохон их байлээ. Өөрөөр хэлбэл 30 настай за 60 кг-тай ТИА за 40 настай 60 кг-тай ТИАгийн биеийн харьцаа шал өөр ихгүй юу гэсэн санаа тий. Өөрөөр хэлбэл чи нэг ойролцоогоор нэг хэдэн хувь тий 10% юм ч юм уу баримжаагаар 1-ээс 10% одоо булчингийн чинь жин багасна. За энэ нь бүр 50 нас 50-аас дээш нас 50-аас 70 нас нь болохоор бүр одоо нэмэгддэг гэж байгаа. За тэгэнгүү тэрийгээл нөгөө байраа гэсэн санаа тий. За энэ нь цаана өөр нөгөө юу хэлээд байгаа вэ гэхээр бодисын солилцооны хурдыг ярьж байна тий. Бодисын солилцоо чи булчин ихтэй нэг зэрэг чинь чи зүгээр булчингүү хүнээс 3 дахин хурдан бодисын солилцооны хурдтай байдаг байхгүй тий. Чи зүгээр байж байгаа чинь чиний булчин чинь бос юмнаа ингээд шатаажлаа. Тэгэнгүүт булчингүү байх юм бол яг хөө ингээл байна. Гэхдээ ингээд бодисын солилцоо хамаагүй удаан байна гэсэн үг тий. За тэгэнгүүт нөгөө бид нар одоо ээж аав нар ч юм уу ер нь ингээд 60-аас дээш насны хүмүүс хилээд нэг жоохон идэл цадчихлаа гэл нэг тийм юм ярьдаг. Тэр чинь ерөөсөө тэр бодисын солилцоо нь маш бага болцсон байна гэсэн санаатай. За тэгээ бас нөгөө хүмүүс жижигэрчлээ гэж яриад байдаг. За тэр жижиг ээж өвөө эмээнэр жижигэрсэн бол бас яг тэр нөгөө ясны сэрэгчлэлтэй л бас холбоотой тий. За гих мэтчлээ ингээд цаана нөгөө бодисын солилцоо маань удаашрах нь байна. Ер нь бол булчингийн массыг хадгалах нь бол бүр үнэхэрийн одоо маш чухал зүйлээ. Кардио тренинг бол бас биднэрт чухал. Ер нь өнөө бид нар ингэдэг байхгүй насанд хүрсэн хүн ер нь ямар дасгал хийх ёстой юм бэ те? Кардиог хэр хийх ёстой, хөшүүрэх төлөвлөгөөн хэр хийх ёстой гэл ингээл бүх асуултууд. Тэрэн дээр дандаа ер нь хариултууд дандаа туршилтууд бас байсан. Тэнгүүд кардио ер нь тэр зүрх судсыг дундаж амьсгалтай дундаж одоо эрчимтэй тэр дасгалыг ер нь нэг 7 хоногт 4-өөс 5 хийчих болно л гэж байгаа. Тийм. За тэнгүүд тэр жинтэй буюу бид нэр хөшүүрэх төлөвлөгөөн resistance training гэж ярьдаг те. Тэрийг бид нар бас 4-өөс 5 гэж яриад байгаа. Тэгэх юм бол тэр нөгөө физиологч нь үндсэн байх минимум одоо шаардлага чинь тэр шүү гэж хэлээд байгаа. За тэгээд эн чинь бас ингээ нөгөө шатлалтайгаа явдаг. Тэгээд ялангуяа одоо надтай бол 60 гарсан нэг ихч маань ингээд бит хоёр уулзахгүй. Тэгэл тэр ихч маань надад хэлж байна. Хүнд нэрээ булчин нэр ямар хэрэгтэй юм бэ гэд. Тэгээд амар үнэн баггүй те. Тэгээд булчингийнх нь маас нь ингээд үнэхээр багасна. Өөрт нь ингээд айгүй тэртэй байна. Ингээд өдөр тутамдаа нааш цаашаа явхад айгүй ядаргаатай байд юм байна гэд. Ингээд бүр яг тэр насан дээр нэрсэн хүмүүс хэлээд байхгүй. Тэгэхээр аль болох эртгэн нөгөө нэг тэрийгээ ингээд хадгалаад те тасгалчих нь болвол үнэхээр одоо дан ганц тэр гоо зүв биш те цаанаа нөгөө эрүүл мэнд за тэгээд цэвэршээлт гэж ярьлаа шүү те тэр гих мэтчлэн маш олон ингээд үр дүн байгаа шүү те тэрийг бол бас ганцхан шээс хэлээгүй бас дэлхийд даяар тэрийг бол дасгалж мэрэгжлийн хүмүүс бол бүгд хэлсээр байгаа. 7 хоногт 4-5 удаа гэж шүү дээ те яаж одоо тийх вэ гэдэг аахгүй юу?
бид нар чинь ингээл улсаараа ч гэж баг дэлхийгээрээ штэ. Нэг сарын нэгэд бүгд гараад юм бүртгүүлтэй. Шинэ жил ярьлаа, шинэ би одоо л би өстэй нэрээ тасгал хөдлөхээ гэж алаал хийн даа. Тя фит болж игээл. Тийм, тя доор зураас фит болно гэж тий. Тэгээ яг нэг сарын нэгэнд бүртгүүлээд яг хийдэг хүн хэд байдгийг. 3 сарын нэгэнд тэр жимийн дотор хэдэн хүн байж идгийг. Одоо тэгэл ингээл дулаарлаа бүгд гараал гүүж. Тэгээ сарын дараа за марафон дуусаа яг хэдэн гүүгээ үлдэх юм. Аягүй ядраа. Тэгээ чи яг яамаар байгаа. Яг яаж зүгээр миний асуудал л та гэхдээ надтай адилхан ингээд би ядад 7 хоногт одоо 5 маваа болий. 3 удаа л ингээд яг тогтмол ингэчмээр байна штэ. Тэгээ над шиг ийм хүмүүс ер нь яач ингээд юу гэсэн үг. Яг юм хэрнэл болж ингээд чадахгүй байгаа байхгүй. Гадал болж. Одоо ингээд өглөө асаал хүн ингээд би хинээрч заалахгүй өглөөсөө кофе чанаад ууж байгаа штэ. Тэр шигээ босоод ингээд нэг 30 минут тасгал хийчихдэг хүн баймаар байдгийн. Тэгээд тэр нь ингээд ер нь амар ухамсарлна. Үнэхээр энэ булчин ойлгоол. Гэлтэй. Тэг ингээд системээрээ бэстэй тасгал хийдэг хүн гээл тэрний яг нэг сар үргэлжилдэг байхгүй. Сайн. Яаж энийг тэгэхээр бүр амьдралтаа хөвшилүүлж авч үлдэх вэ? Тэгвэл чамд яагаад болоод байгаа шалтгаан чи юу юм? Мартчихдаг гэдэг. Тийм үү? Нэг л мэдхэд өдөр болцсон байдаг. Нэг л мэдхэд би болчихсон байдаг. Тэгвэл чиний нөгөө номер нэгт биш вэ шүү дээ. Тэ ер нь бол уртлын хийх юмны жагсаалтнууд чинь ингээд хаашаа орчод байгаа. Тэг 33 дугаарт орчингууд мартчаа. Сквад бол одоо хүүхэд нэг өдөр яадмаад ч юм уу те. Ингээд өглөөсөө л эсвэл хүүхэд мөхтдээ цаймаа гэж хэлдэг юм уу те. Тэгэхээр өөртөө тэр гарах цагийг ер нь бол заавал байлгах хэвээр одоо тэр дэвтэр дээрээ бичдэгсэн ч юу ямар нэгэн байдлаар тэг календард оруулсан гэсэн ч юу найз нөхдөдөө сөүл яв хонгосны тизээр барьдагсан ч юу те би барь шаардлагагүй угаасаа хийдэг хүн л яаж углаа ойлгочдөг байхгүй юу одоо багш хэлж байгаа болчих хэрэгтэй ч айгу яа би харин нэг мэдхэр өдөр болчдаг тэгэл за дараагийн юу одоо хоол хичээл ном инээтрээ за нөгөө нэг даалгавар ингээл байж тэндээс нэг мэдсэн чи дахиад орой заяа. За тэгэл орой хоол моол инээтрээ гээл тэгэл за хүүхдээ унтуулчаалстай би ядаж сунгалт хийгээд унтна гээл бодоол байж тал галын үлцэн явж идэг. Эсвэл хүүхдтэй амт нам. Одоо ингэж нь штэ тягийн ингээд яриан донд нэг юм анзаарч байгаа байхгүй. Тэгэл өдөр болцсон байдаг гэдэг байгаа байхгүй. Тэгэхээр тасгалыг заавал өглөөл хийх хэрэгтэй гэж бодоод нэг юм бас бодол байна тий. За би шүн хий. Тэгэхээр одоо энд нэг юм ялгаа байна уу? Зарим тохиолдолд ингээл өглөө 5-6 цагийн кроссфитийн анги энэ төр байна л да тий. Тэнгуут зарим хүмүүс бол тийм эрт дөнгөж одоо сэрээд удаагүй байгаа би энэ дээр шууд зүрхийг ачаал болох нь буруу байдаг. 10-аас 12 цагийн хооронд ачаал авахд зүрхэнд тохиромжтой яасан ийсэн байдаг гэдэг ч юм уу те. Нэг бол орой унтахаасаа өмнө ингүүл тэгдэг гэдэг шиг нэг юм тасгал хийх цагуудыг бас ингээд бие физиологтой холбоод тэгээд бие дээр гарах өөрчлөлттэй холбоод янз бүрээр тайлбарладаг штеп. Ер нь биднэрт тасгал хийхэд тохиромжтой цаг гэж байдгүй. Нэг бол бид нар зүгээр л өөрсдийнхөө тохиромжтой цагт амжуулаад хийхэд болох юм уу? За аль нь болно. Ямар ч гэсэн нөгөө хэрхэн өхгүй байх вэ гэд нэг зохиолч байдаг шүү дээ. Дараа нь болохоор хэрхэн дайет барих вэ гэдэг ном гаргасан. Тийм 2 цуврал ном гаргасан. Тэр номын зохиогч дээр болохоор ерөөхдөө бас нөгөө хідэн цаг тасгалыг хийсэн нь яадаг идэг гэдэг тийм судалгаануудтай тийм аналитик юм байдаг л да. Тэрэн дээр болохоор яхав ер нь бол нөгөө нэг хүний зүрхний цохилт хизээ худаашилж хизээ одоо юу яаж байгаа хурдлж байгаа гэдэг тэр одоо цагийн зүүнийхэн дагуу бичсэн байна. Тэнгүүд нөгөө дийлэгт нөгөө спортын юм дээр ч гэсэн бас орж ирдэг юм. Дийлэгтээ нөгөө ер нь бол хамгийн сайн одоо үзүүлэлттэйгээр те чансаатаагаараа одоо үзэлцэх юм бол ер нь нэг үдээс хойш 3-аас 5-ын хооронд 3-аас 6-гийн хооронд бэлтгэлээ хий энэ гэсэн тийм цагууд байдаг. Тамирчдын хувьд бол ерөнхийдөө нэг тиймэрхүү цагийг өгөөд идэв. Гэхдээ биднэрт нөгөө эргээд нөгөө хариулахтай биднэрт ямар цаг олдож байгаа тэр цагтаа бид нэр тасгалаа хийх ёстой. Яг орой хийж байгаа тасгалжигчдын хувьд нэг сөрөг одоо хэцүү зүйл нь юу вэ гэхээр зүрх судас чинь нөгөө эргээд хэвийн зүрхний хэмнэл рүүгээ ортлоо нэг ойролцоогоор 1-2 цаг
болох байхгүй. Тэгэхээр нэг унтахынхаа өмнө гүүчингүүд орондоо ороод өвцөн чинь зүрх нь ингээд зөглөөд сайн буугаагүй байдаг. Тэгээ унтаж чаддгүй. Тийм асуудалтай хүмүүсээс надруу биччихсэн. Тий. Тэгэхээр өглөө тэгтээ нөгөө дараад нөгөө өөр бас нэг судалгаа нэрлээ нөө урт хугацаанд дасгалжсэн хүмүүсийн дунд судалгаа гэдэг үзэхлээр өглөө дасгалжсан хүмүүс л ерөнхийдөө байгаад байгаа байхгүй юу? Дийлэгтэйсэн. Тийм судалгаасан. Тэр нь юу гэсэн үг лээ нөгөө амьдрал орой болохоор янз бүрийн асуудлууд гараад ирдэг учраас өглөө нөө юм хийцэн тэгээ болцсон гэдэг тэр юугаараа ингээ хүмүүс өглөөгөөс одоо нойрмогч хамаагүй очичий гэдэг ч юм уу те. Зарим хүмүүс л өглөө их илүү гоё байдаг. Зарим бол би бол жишээлбэл орой морой хийх бол ядраад бүр залхуу үрээд надад бол амар ядаргаатай байх. Тэр цагаа бас олох хэрэгтэй. Тэгээ өөрийнхөө хувьд цагийг олох хэрэгтэй. Тэгээд тэрэндээ бас хүмүүс чинь ингэдэг шүү дээ нөө сайн нөгөө яг тягийн тэр амжихгүй байгаа тэр юм дотор нь юу байгаа гэхэлэр бид нэр дахиад нөгөө дадлуудаас гадна хийх юмны маш олон зорилгууд байгаа. Тэгээ тэр нөгөө хитрхи олон зорилго донд хүмүүс хайчдаг байхгүй юу? Тэгэхээр нөгөө нэг л зорилго тавих. Эсвэл хоёр зорилго чадахгүй л гэж бодсон гэдэг зорилго. Тэгэнгүүт зүгээр плей таалагдсан шүү. Тэгэнгүүт их заавал их байх халбгүй шүү дээ. Ерөөсө 30 минут байхад л болно шүү дээ. Ядаж их нийлж дээ. Үгүй тэгэл яг нөгөө тэр сартаа хийхээр бүр амар хийдэг байхгүй. Бүр үнэхээр ингээл баг яах гэдэг юм. Болтроо босох гээд байгаа маа. Жишээлбэл манай нэг эрэгтэй найз зүгээр нэг аппликейшнээр хийж байгаа байхгүй. Би ингээ хөтөлбөрөөс харсан. Тэгэнгүүт чи ингээ дасгалаа хизээ хийж байгаа ингэнгүүт орой унтахынхаа өмнө хийж байгаа байхгүй. Ядлнуудаа тийм л цаг болтож байгаа гэд. Тэгтээ ингээд маш ингээд тууштай хийгээд нэлээд байж үр дүн гаргацсан байгаа байхгүй. Ингээд 10 мил турцсан байгаа байхгүй. Зүгээр өөртөө өдөр болгон 30 минут гаргаад хийцэн байгаа байхгүй. Тэгэхээр ингээд бас нөгөө цаана зорилго тэгээд нөгөө reward system бас яваад байна те нөгөө өөрийгөө шагнах систем. Тэгээ нөгөө нэг бас зорилгоор нь ярихлаар чинь бид нар чинь нөгөө тэдэн килограмд өрнө гэдэг чинь нэг тонн зорилго байдаг. Гэхдээ нөгөө үйл явцын зорилго гэж хэлсэн бид process goal гэж ярьдаг. Тэр нь болохоор 4-7 хоног хийгээд нэг тийхих ч гэдэм үү. Эсвэл би 4 удаа 10 удаа 4 сетээр 10 удаа суних ч гэдэм үү. Яг тэрийгэ бүтэн хийх ч гэдэм үү. Ийм жижиг зорилгоод бас айгүй чухал байдаг те. Яг гүрийгээ хийх ч гэдэм үү. Тийм. Гэтэл эцсийн үр дүндээ тасгал хөдөлгөөн бол хизээч ял шийтгэл завлан зүтгүүр болж мэдрэгдэх эсвэл байх гэж бодож ин л та. Тэгээ энэтэй холбогдуулаад бодонгууд ер нь шүн 3 винтер хүртэл ажил хийгээд оройтсан ирнэ нөгөө маргааш нь тасглаа заавал хийх ёстой гэд бодоод тэрийгэ тасалчингууд нөгөө өөртөө буруутай тууштай байж чадсангүй гэдэг мэдрэмжинд орох гээд байгаа учраас яаж хийж агаад гүрийгээд 4 цагийн нойртой ч юм уу 5 цагийн нойртой өглөө 7-8-д босоод тасгал хийж байгаа хүмүүс энэ төр байгаа аахгүй юу ингээд найз нөхөд дунд те гэтэл энэ маань чин үнэндээ бас яг зүв байдгүй. Тэр тэгэн хийсэн тасгал яг тасгал болдгоо гэдэг дээр бас хариулт авмаар байна л да. Булчингаа ер нь бас амраах хэрэгтэй байдаг юм уу? Тэр нөгөө ачааллын тэнцвэр гэдэг зүйлийг бид нэр яаж одоо мэдэрч чагнах хэрэгтэй байдаг вэ? Soul Lab-ийн ерөнхий вендтгэгч өөрийгөө хайрлын ураатай Oxy брэнд. Сэтгэл санаа тавгүй. Ягаад ч мэдгүй. Хаанаас ч юм гарч ирээд ханилж барыг мэддэг. Зарим үед намайг өөрөөс минь илүү сайн мэддэг. Хоббиг минь хүсэл тэмүүлсийг минь хамгийн сайн дэмждэг нэгэн. Нартай, бороотой, салхитай солонготой бүхий л үед үргэлж дэрэгдэн байдаг. Миний хамгийн татны найз. Тий айгүй чухал асуулт л та. Хин ч гэсэн ингээл зарим хүмүүс одоо ингээл амар олон цаг нисэж ирчээл маргааш нь ингээл скол ингээл ядраа ч юм уу те. Зүгээр яхаа тэр нөхцөл байдал би зүгээр ямар одоо хандлагаар ханддаг гэхээр зүгээр босоод зүгээр сайхан сонголт хийчихэл гэж боддог. Зүгээр нэг сайхан 20 минут сайхан сонголт хийчихвэл би чинь чилээ гараад те ингээд заавал зөвшөөрсөн ажлаасан дасгал хийх албагүй шүү дээ те. Тэгээ би бол хамгийн минимумд олт хийж боддог. Зүгээр сайхан ядаж тэх юм бол ингээд тагтлахоос эргээд тухайн өдрийн ажил бүтэмжтэй байх, төвлөрөх хэмжээний дасгалаас хамаарат шүү дээ. Тэгтээ бол яг саяны тэр хэлсэн шүний нойр бол үнэхээр чухал шүү дээ. Тэгээ нойрны тухай тусдаа бас сэдв байгаа. Тэгтээ би бол нойрны тал дээр сайн мэдгүй. Гэтэ бол яг юун дээр бол мэдээж
Унцсан нь бол дээр. Унцсан нь бол дээр яа тэлэр тэгж ягаад гимтэж бэртэх юм бол айгүй асуудалтай шүү дээ. Гол нь бид нар чинь нөгөө нэг одоо эрүүл клиентийг эрүүл тэгээ аюулгүй орчинд зөв дасгалын хөтөлбөр тэгээ үр дүнтэй дасгалын хөтөлбөрийг л бид нэр хийж тэрийг нэг хянах хэрэгтэй шүү дээ. Тэр л бидний зорилго одоо гол мэргэжлийн маань онцлог учраас. Тэгээд зарим хүмүүс тэгдэг ш нэг дасгал хийгээл байгаа хэрний ерөөсөө жин өөрчлөгдөхгүй байна гэхээр багш нь жиндээ бити анхаар гэсэн гээл. Тэгээд тэр эсвэл яг ингээ хүнээсээ эсвэл тэр хөтөлбөрөөс болоод байна уу? Аль альнаас нь болно. Аль альнаас нь. Ер нь хүнээсээ ч болно, физиологоос ч болно. Бүр учир нь ч олдохгүй юм байна. Над дээр тийм клиентууд зөндөө явж байгаа те. Тэгээд маш олон төрлөөр тэр нөө лайфстайл те амьдралынх нь хэв маягтайгаа яаж үзэн хөтөлбөрийг бас нэлээд өөрчилж үзэн. За бид нар ч нөгөө дайеттай бас хамаагүй оролцож болдгоо байхгүй юу? Ер нь бол тустай хүмүүс бай, мэрэгчлэн хүмүүс байдаг учраас гэхдээ бас яг нөгөө тэрэнд нь ингээд санаа тавих замаар те ер нь чи ямар хөө мэдж байгаа хоёул зөв тэрийг хараа ярилцъя ч гэдэг юм уу. Тим замаар л явдаг л та. Тийм. Одоо энэ бодисын солилцоо түрүүн удаашрах гэх ярингууд нь яг нөгөө жин хасдаггүй. Тэгсэрнээ одоо усуусан ч таргалаад гэдэг шигтэй айгүй урдан жин нэмдэг хэрнээ буцаагаад одоо өмнө нь бол нэг 7 хоног өлсгөд турчдаг байсан бол одоо бүр өлсөөд ч нэмэргүй болсон байна. Бүр гүүгээд алхаад ч нэмэргүй болсон байна гэж байгаа хичнэр бол бас зөндөө байгаа байхгүй тий. Тэгэхээр нөгөө эн чинь яг нөгөө түрүүний яриадсан бодисын солилцоотой л холбоотой асуудал ах гэж бас бодоо та. Тий. Дээрээс нь эмэгтэйчүүдийн хувьд бол дааврын эмчит бол үзүүлэх хэрэгтэй гэдэг. Даавраас бол нэлээд болж хүмүүс хавгнах явц дээрээс нь тэгэл тийм нэлээд юмнууд бол ерөөсө жим буурдгүй тийм юмнууд байдаг тийм хүмүүс бол би хамгийн түрүүнд та ер нь эмчит үзүүлэл яадын гэж би бол хамгийн түрүүнд хэлтий. Тэгээд шинжилгээ өгөөд, эрдэсийн шинжилгээ өгөөд, дааврын шинжилгээ өгөөд тэрэн дээр ямар эмчилгээ байна те. Эмч тэгээд өөрөө бас ямар дасгал хөдөлгөөнийг зөвлөж чинь гэдэг нь бас аягүй чухал шүү дээ. Одоо ийм одоо клиентууд байдаг гэж үтэй байдаг л байх л та. Айж штэ. Над чи хүртэл байдаг байна гэж. Үгүй одоо энэ ийм баггүй. Би одоо зөвхөн одоо бэлхүүстэй л болмоор байна ч юм уу те. Нэг бол би одоо зөвхөн агуулаг мөртэй л болмоор байна. Тэгэл яг л одоо чи надад энэ мөрөл өгөөдөх гэдэг мөр алээ гэдэг шиг те. Гэх мэтчлэн тийм одоо тухайлсан яг нэг булчингаал гоё хөгжүүлмээр. Түрүүний нөгөө бүсгүүчүүд зөвхөн өгцөг гоё л хийдэг гэдэг шиг те. Тийм одоо хүмүүс бол байдаг байх гэж бодож байна. Гэхдээ тэн дээр одоо яг тэр дасгалын хийлэгд юм уу нэг бол тийм байдгүй маа хонгор минь чи бас мөрөөч хий, хөлөөч хий гэдэг юм уу гэж. За хоёр дахь хариулт нь дээ. Бүгднийг хийл гэж хэлээ. Дахиад нөгөө нэг юун төлөө бид нэр ингээд би одоо тэр амар олон хичээлийг үзээл тэгэл шалгалт өгөөл шалгаландаа унаал тэгж байгаа л тэр чинь цаанаа ингээд нэг учиртай байгаа шүү дээ. Тэгэнгүүт клиент тэр яг л нэг эргэтэй ч байсан эмэгтэйч нэг л физиолог явж байгаа. Тэр нэг л анатомийн систем явж байгаа. Анатомийн арга ясны систем гэх юм уу? Арга ясны систем явж байгаа учраас ялгаагүй татах төлөв хөдөлгөөнийг хийх ёстой. Тэ ялгаагүй одоо хөлнийхөө булчингуудыг ч бас ажиллуулах ёстой, эргэлттэй хөдөлгөөнийг хийх ёстой, ялгаагүй кардиог ажиллуулах ёстой гэдэг л юм ер нь байдаг. Гэхдээ яг нөгөө мэдээж эмэгтэйчүүдийн хувьд бол физиологийн хувьд бол арай жоохон өөр байгаа. Гэхдээ тий. Яг нөгөө хүмүүс одоо сая нөгөө эстетикийн талаар ярьж штэ гоо зүүн талаасаа би бол ингэж харагдмаар байна гэдэг юм дээр бол ер нь хоёр төрлийн хариулт байдаг. Тэ нэг нь бол та бол одоо яг яаж таны ген ч өгөгдсөн тэр генийхаа дагуу явна те. Тэр чин бол нэг ойролцоо нэг 50% гэж үздэг штэ хүний ген яг хаана хүрээ зогсож байгаа вэ гэдэг чинь ген 50%. Мадгүй одоо ингээд том мөртэй бол тэр бас гений юм л байгаа те гэдэг ч юм уу те. Том хөлтэй бол тэр ялгаагүй те. Тэгэхээр генэ бол бид нар бол яаж ч юм мөрч чадахгүй. Тэр бол тодорхой цэг түрээ зогсно. Тэр бол ойлгомжтой. За хоёр дахь нь бол тэгээд яг саяны миний нөгөө хэлсэнчлэн би дахиад нөгөө талаас нь ухуулахыг хичээн. Та ингээд бүх хэсгүүдээ ажилуулснараа та өөрөө ингээд тэнцвэртэй байх тухай юм да тий. Түүнээс ингээд ганцхан тэрийг одоо хийх бол яг өөрөө хийчих болно л доо. Яг тухайн тэр хэсгүүдийг ч юм уу. Гэхдээ бэлхүүс гэдэг чинь бол тэр чигээр бол нөө дайет явж байдаг те.
гэх мэтчлэн тус нь жоохон ярьж өгнө л тоо. Зөв. Одоо энэ хүүхдүүд дээр бас асуумаар байна л да. Яа тэгэхээр бид нар бол ингэ нөгөө илүү одоо алс ирээдүг харсандаа ч тэр үнийг ухамсарлаад байна шүү дээ. Ингээд хэрэгтэй юм байна гэдэг нэг ойлгочод байна те. Гэтэл одоо нөгөө өөрсдөн шигээ ингээд өвдөлт ирсний дараа, поз алдагдсны дараа өөрчлөх биш. Хүүхдүүдээ энийг өвдөхөөс өмнө поз нь муухай болохоос өмнө мэдгүй мөрөн шавтардаг болохоос өмнө бид нар яг юу хийх вэ гэдэг нь одоо айгүй чухал байгаа байхгүй те. Тэр хүмүүсийг юм гоё өвдгөх, цих гоё булчинтай, эрүүл мэндийн хувьд ингээд айгүй сайн үзүүлэлттэй тийм гоё өсөхийг ямар ч аав ээж хүсэж байгаа те хүүхдүүдээ. Тэгэхээр одоо бид нар хүүхдүүдтэй яг юунаас эхэлж яаж анхаарах вэ гэдэг том асуулт байгаа. Тэгээд гүйчтэр бас одоо хүүхдүүд энэ төр ирдэг болов. Ер нь одоо ингээд янз бүрийн мөртөлтэй ч юм уу, нэг болвол буруу сууснаас болсон буруу гიშгдэг энэ төр хүүхдүүд байдаг ч юм уу те. За хүүхдүүд бол ер нь их ирдгүү. Яхав аав ээж нь хандаад иймэрхүү хөтөлбөрийг өргөжлүүлэх гэсэн ч юм уу. Тиймэрхүү бараг нэг хөтөлбөр дээр надад нэг тийм онцгойлон ажиллах санал ирж исэн. За сая бол ярьлаа шүү дээ. Нөгөө нэг засах тасгалуудын талаар ярьлаа. Яг энэ дээр нөгөө нэг пост засах ер нь тэр нөгөө нэг бид нар энийг патологийн хэмжээнд хийдэг өөр эмчнэр бас байдаг л та. Монголд ч гэсэн бас байдаг. Хөдөлгөөн заслын эмчнэр гэж бид нар хэлдэг те. Эсвэл бол тийм барай заслын ч юм уу тэр тал руугаа явчихдаг. Тэрнлүү бол нэлээд эмчийн шаардлагатай хүмүүсээс явна. За би ч юм бол нөө эрүүл хүнд бас заах хэрэгтэй шүү дээ. Хүүхдүүд дээр бол ингэдэг яг тусгаалсан бол юм бол нэг байхгүй. Гэхдээ маш онцгой зүйл нь юу гэхээр хүүхдүүд бол насанд хүрсэн хүнээс 2 дахин илүү хөдлөх ёстой. Бид нэр чинь 7 хоногт 150 минут хөдлөх нь минимум шаардлага гэж үзэхэд хүүхдүүд бол 300 минут хөдлөх ёстой. За жоох хүүхдүүд маш их ингээ гүйлддэг шүү дээ. Ингээл зүгээр байхгүй маа тийшээ авирах юм а гэлч юм уу те. Ээж нар бол тэр чинь ингээ цаана тэр бодис солилцооныхоо физиологтой онцлогтоосоо болоод бид нар ингээ хийх шаардлага байгаа байхгүй юу. Гүүх шаардлага маш их байгаад байгаа. Тэрийг нөгөө хориод ингээ суугаад за энэ бол нөгөө нэг бас сүлд ганц нэг нөгөө тэр нөгөө номон дээр бас гарч исэн бол та тэр мэл амар чухал зүйлтэй. Тэгээ энийг нөгөө хизээ хаана суулгаж өгсдөг л яг л нөгөө бүх нийтийн биеийн тамирын хичээлэн дотор нь суулгаж өгсдөг. Тэр бол ингээд хамгийн чухал бүр хичээл байх хэвээр. Тэгээд магадгүй биеийн тамирын хичээлийг 7 хоногт бас 2 удаа орох нь 1 удаа орох нь ч юм уу ингээд бага байж болно. Гэхдээ нөгөө жишээлбэл за Америкийг дахиад жишээ авчихдээ Америкт бол ингээд тэрнээс гадна дахиад нөө секснүүд Америк байдаг шүү дээ. Тэр секснүүд нь өөрөө тэр зүгээр хөдлөх тэр юунуудыг бол хангаад байгаа байхгүй тий. Хэрэгцээг нь бол ингээд хангаад байгаа учраас тэр хүүхдэд л ингээд маш сайн тим юм ингээд байж ах хэвээр. Тэгэхээр нөө хөрхийн манай аав ээж нар ингээд яасан ч гэсэн ялгаагүй сургуулиасаа эргэж шаардлага тавих хэвээр тий. Тэр биеийн тамирын бас хөтөлбөрөө хэдүүлээс эргэж харах хэвээр гэх мэтчлийн юмнууд л бас байна л да. Тэгээ тэр нөө дахиад нөгөө гадаах нөгөө хүүхдийн орчин дахиад нөгөө бүх нийтийн эрүүл мэндийн сэдэв болоо явчихсан санаа. Тэрнээс ч одоо ингээд угаасаа тэр хүүхдүүдэд чинь шаардлагатай гаргах хэвээр ингээд нэхэгдээд байгаа юм бид нар зүгээр бай, томоотой бай гэдэг ийм үгнүүдээр заалх нь өөр аяга утгагүй болчиход байгаа байхгүй. Тэгээ эргээд хүүхдүүдийнхаа эрүүл мэндэд бараг ингээд чимээгүй занал хийж байгаа тийм бараг алхам болчиход байгаа байхгүй тий. Тэгэхээр тэрийг учиргүй одоо ингээл эрзэн бариад ч юм уу одоо юу ч яриад чи ингээл гантел барайл хүүхдүүдийг тасгал хийхний үеийн тийм байхгүй. Тэгэхээр тоглонгоо энэ гэдэг шиг тэр нь тасгал болчиход байгаа байхгүй тий. Хүүхдүүд чинь нөгөө нэг бид нэр одоо функционал гэж бидний сүүлийн дэс нэлээ ярьж байгаа те функционал дасгалч бол хамгийн чухал хөдөлгөөний бүх хөдөлгөөнүүдийг ингээ оруулаад одоо буухатай төрлийн юмнууд явчихад байгаа шүү дээ. Одоо тэр Hyrox гэдэг одоо нэлээ тренд болоо эднэр чинь бол тэр чирээ функционал юм шиг. Хүүхдүүд ялгаагүй те нөгөө яг ингээл бүх юмыг зааж өгөхгүй шүү дээ. Яг нөгөө тоглоулах явцад нь тэр хөдөлгөөнүүдийг хилж өгөөд тэгэл явцдаг баг. Би бас нөгөө энэ чиглэлээр одоо нэг амар судалж байгааг болохоор бас сайн мэдгүй. Гэтэ бол юунууд байдаг нэлээд өндөр том шаардлага хэрэгцээнүүд. Тэгэхээр бол ингээл тоглоул ноцолтол гүгээл орилолтоо л аваад байж хэвээр. Тэр нь эрүүл хамгийн гол нь хүүхд чинь ингэснийхээ хариуд эрүүл байгаа гэдгийг аягуулсан ойлгох хэрэгтэй байгаа байхгүй тий. Тэгэхгүй нэг юм
одоо зарим аав ээж нар тэгдэг шүү дээ. Хүүхэд нь маш ирүүл, маш цовоо цолгион, сэргэлэн цовоо ийм багт чинь нөгөө хит хөдөлгөөнтэй байна гэж харангуутлаа энэ юусоо зүгээр сууд энэ баг нөгөө анхаарал төвлөрөх чадваргүй баха гэдэг ч юм уу баг ийм хүүхдээ яаж чаа нэг ийм сонирн болгохгүй байдаг те нэг юм буруу сурган гээл шатарт явуултаад нөгөө нэг хит хөдлөөд байгаа хүүхэд одоо ингээд сууд сурхаа боллоо гээл суудаг бүх төрлийн юм нэг гээл явуулдаг тийм хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл тэр чинь одоо суулт чинь 30 минут тутам болоод жоох ингэж суугаад. Дахиад 30 минут болоод ингэж суугаад. Босч яваа чилээгээ гаргах хэрэгтэй байдаг юм байна. Гэтэл бид нар одоо жишээ нь би хуучин оффист ажилладаг байхад би өглөө ирээд суугаад тэг нэгч босоогүй 4 цаг маг суудсан байснаа яг анзаардаг байхгүй. Үе яана юу вэ би босоогүй үү гэд ингээд өглөөнөөс хойш би одоо л 0 орж ийн гэдгээ ингээд зүгээр мартцсан босгоо мартцсан. Тэгэхээр ч одоо тэр толгоон болгоо одоо бүр урагшаа байтугай болно гэстэй ч тээ. Гээ сууж харж. Тэгдэг шүү дээ. Яг 0 орхоо мартцсан. Тэгэл өлсөж мөсгөхлөөр яг хөдлөөгүйгээ санаж мандаг ч юм. Яг ингээд төвлөрөөд ингээд за энийг дуусгачаал сүүл рүүгээ ингээд нүд мүд өөр тийш харахлаар бүрэлцэж дайвалцах маягтай тий. Одоо кушийн тасгалын хэм маягийн онцлогийг бас хүмүүс сонирхож иж магадгүй л дээ. Өөрөө яадаг вэ гэж юм. Тийм. Үгүй нөгөө хүмүүс хийх тасгалууд нь тасгалын хэм маяг нь одоо хэр бусад одоо паблик тасгалуудаас өөр ялгаатай байдаг бол тэгээд яг тухайн хүний бие физиолог дээр зориулж одоо зохиогддог одоо тэр тасгалуудыг хэрхэн яаж гаргаж ирдэг вэ гэдгийг нь айгуу сонирхолтой санагдаж байгаа байхгүй. Яа тэгэхээр өмнө нь куш дээр манай бас найз охин явдаг гэсэн. Тэгээд тэгтээ мань хүү experience-аа юу гэж хуваалцаж исэн бэ гэхээр ерөөсөө тийм нэг юм нийтлэг юм байдаггүй тийм тасгалуудыг ингээд яг хийдэг. Тэгээд нөгөө юм жим юм ороод ч юм уу энэ тэнд очингоо нөгөө нэг юм заавалчгүй нэг юм хүн хаантай хүү хаа ихгүй бол яг тасгалаа хийж байгаа үгүйг мэддэхгүй зөв үгүйг мэддэхгүй хүмүүст бол яг юм тренертэй ингээд ажиллах нь илүү үр дүнтэй. Тэгээ яг миний хүсэж байгаа тэр одоо хэсгүүд илүү ажиллаж байгаа надад мэдрэгцэн гэж ярьжсэн болохоор арай өөр орц найрлага байдаг. За ер нь бол яг нөө хид хидэн шатлал байгаа шүү дээ. Түрүүний хэлсэн бүх насан туршигчид бүхэл хүмүүст хамаатай. Тэ нэгтгэх нь болохоор бид нэр ер нь нэг 4 шатлал байгаад байгаа. Шат нь болохоор эхнийх нь болохоор тэнцвэр уян хатан. Тэгээд тэнцвэр уян хатан бол бид нэр аэробик төрлийн аэробик гэдэг нь чөлөөтэй амьсгалж байгаа үеийн хэвийн амьсгалж байгаа үеийн дасгалууд байж байна. За эрчмийн хувьд бол бага тий нэг их зүрх судасыг ажиллуулахгүй. За энэ бол бидний мэддгээр йогийн төрлөөс пилатес ч гэдэм үү тий энэ төрлийн дасгалууд орж ирнэ. За хоёр дахь нь бол хөдөлгөөний төрлийн дасгалууд. За энэ бол функц гэж бид нэр хэлдэг. Функц хэвийн алхаж, гисгэж, босох, суух, тэ татах, түлхэх, эргэх. За энэ бүх хөдөлгөөнийг хавсарч бид нэр өдөр тутамдаа хийдэг шүү дээ. За энэ төрлийн дасгалууд орж ирнэ. За тэрийг бид нэр урагшаа, дээшээ, доошоо, хоошоо урагшаа татах тэ. Ер нь энэ анатом маань яаж хөдөлдөг вэ? Яг тэрнийхээ л дагав гэсэн санаа тэ. За гурав дахь нь бол ачаалттай үе гэж байгаа тэ. Ачаалттай болохоор тухайн тэр жингүүдийг нэмж өрдөг тэ. Тухайн тэр бие дээр хүрэх хөшүүргийнх нь хэмжээг нэмж өгч байна те. Тэгснээрээ хөшүүргийнхаа хуулиар нөгөө талд чинь илүү их ажиллаж өгнө. Энд ч нэг жинт барьчих юм бол ийшээ ирэх жин нь одоо хөшөгдөөд илүү одоо болж ирж байна. Хэцүү болж ирж байна. Зүрх судасны хувьд алаа ачаалттай болж ирнэ. Анаэробик төрлийн болж ирнэ. Анаэробик гэдэг нь хүчил төрөгчгүй гэсэн орчин санаа. Энийг бид нэр ямар маягаар хэмжих вэ гэхлээр дундаж амьсгалттай. Дээрэс нь бүтэн өгүүлбэр хэлэх чадвар жоохон бага талтай 1-2 үг хэлэх чадвартай болоод ирэх юм бол зүрх судас чинь тэр чиглэл рүү ирсэн байна гэсэн үг. За тэгээд төгсгөлд нь болохоор арай нөгөө бид нэр перформанс гэж хэлдэг, тамирчдын гэж хэлдэг. За илүү одоо тухайн тэр хүмүүсийн чадваруудыг сайжруулах юмнууд. Гэхдээ богино өгөгдсөн минутанд олон давтамжтай хийх гэдэг юм уу те. За мэдээж нөгөө нэг сакс гişэд байж ялаа гэж бол ерөнхий тасгалуулагчийн доотлолт нь personal trainer-ууд байдаг байхгүй. Тэр personal trainer-ууд хувийн тасгалч нүрчнээ тэр жижиг юмнууд дээр нь ажиллаж ирдэг те. За тэгээд чиний асуултанд хариулахад яг тэр хувийнхаа тухайн тэр хүнийхээ физиологийн онцлог юмд тохирсон бас байх шаардлагатай. Дээрээс нь ер нь тэрнтэйгээ авцалдуулаад явна. Тухайн тэр хүн маань үнэхээр одоо сумгаа те
маш олон сар жил хөдлөөгүй байх юм бол идүүд нь маш юм хатуу байгаа шүү дээ. Тэр идүүдийг бид нэр сулж өгнө. Тэгээ суллаад ирэх цагт хөдөлгөөнүүд нь орж ирэх. Хөдөлгөөн нь одоо бэхжээд ирэх цагт ажгүй болж юм бол ачааллуудыг нэмжинэ гэсэн. За тэгээ мэдээж нөгөө энэ дээр нөгөө хэр давтамжтай хийж байгаас нь шалтгаална шүү дээ. Тэгээд магадгүй нөгөө миний төр хэлсэнчлэн 7 хоногт бид нэг 150 минут дундаж эрчимчтэй тасгалчих нь минимум юм бол нэг 3 удаа хийлээ гэж нэг 180 минут болчих шүү дээ. Нэг цагаар хийлээ гэж. Ерөнхийдөө тэр бол ингээ минимум төрлийн тасгалын general fitness гэж бид нэр хэлдэг. Ерөнхий фитнес маягийн юм байгаа. Тэгээд энэ дээрээс нэмэх нь өөртөө даалгавар авах юм уу? Эсвэл тэрийг нь жоохон одоо эрчмийн нэмэх ч гэдэм үү? Волюмыг одоо монголоор эсвэл дасгалынхын төрлүүдийг нэлээд олшроод ингээд ирдэг л дээ. Тэгээд тэрийг холиод ирдэг. Эхлээд нөгөө дандаа ингээд энгийн булчинжих дасгалжуулж исэн дараа нь болохоор нөгөө тэрийг хэрэглэж идэнэ. Нөгөө түрүүн хэлсэн бөмбөг ирлээ шууд барьж авах чадах уу ч гэдэм үү. Тэг ингээд яг ийм мэтлэн тэр нөгөө функц талаасаа скил талаас ингээд холиод ирдэг л дээ. Тэгэл ер нь явах хэвээр. Тэгээд нөгөө одоо жишээлбэл ингээд 50 60 та ч юм уу ингээд хөшөө хүмүүс ч ингээд бас явна шүү дээ. Тэгэнгүүт тэрэн дээр бас яг энэ шатаар ингээд буцаад ингээд доошоо явдаг. Дахиад нөгөө ихнээсээ ингээд явдаг. Эсвэл бэртэл гэмтэл авчууд буцаа функц руу орчдөг. Тэгээ функц хийхэд бүр хэцүү байх юм бол ямар нэгэн бэртэл гэмтэл юм бол зүгээр сонголт хийдэг. Дахиад нөгөө энгийн сонголт руу орчдөг. Тэгээ яг энэ ингээл явдаг гэсэн санаа. Бас сонирхолтой. Энэ төвшин болгонд тохирсон бас дасгалын Бүрүүд юмнууд байх тийм байна гэсэн үг тийм. Үндэ харж байгаа л наан цаанаар. Одоо тягийн бие нэг өөр, миний бие нэг өөр, битэрийн булчингийн амьдралын эмнэл нэг өөр учраас чи битэрт ингээл тустай хөтөлбөрүүд л санал болгох гэх юм. Тэгэл сарын дараа тэр бас дахиад өөрчлөлтөө сард нөгөө гарсан үр дүнгээ харж агаад дараагийн левелийнхаа жоохныг оруулчих уу яах уу? Эсвэл би бүр чадахгүй байх юм бол доотлосоо дахиад нэг дасгалах уу мах уу гэд эхлэх нь шүү дээ. Одоо дасгал хийхэд за дасгал хийгээд ингэдэм байж за нөгөө дасгал хийгээд хөдлөөд ирэхлээр шүрмэс татдаг болол эхэлдэг те хөлрөөл эхлэхээр ингээл нөө бие айгүй их булардаг гэнтэргээл янз бүрийн асуудлууд гарч ирэхлээр ингээд давхар одоо юмнууд ууж эхэлдэг шүү дээ те магний ууж ийн одоо нэмэлт тижээлүүд ууж ийн за жим хийдэг хүмүүс бол уураг уун юунд тэлэгч уун чиг нэгэл юуч тэлээд байгаа ингээд сууд тэлэгч мэлэгч гээл ингээл янз бүрийн юмнууд ингээл уугаал хэргэлдэг л дээ яг тэдэр нь бол нөгөө ингээд дасгалынх нь үр дүнг сайжруулах дахиад дээрэс нөгөө илүү спорттой байх нөлөөлдөг юм шиг ба. Яг күүш яг тренерийнхаа хувьд клиентуудаа дасгалын дараа нэмэлтээр одоо уух хэрэглэх за дахиад хараад булчингаа амраах ч байдаг юм уу те тэр зүйлс дээр яг юу зөвлөдөг бол тэрэн дээр бол бид нэр ямар нэгэн ерөөхдөө тийм одоо юм хэрэглэхийг шаардаж болтгоо тийм этикоттой байдаг. Ер нь манай одоо тасалжуулагчийн гэрчлэгээ дотор этикот ер нь ёс зүй гэдэг бол нэлээд их жагсаалттай байдаг. Тэгээд жишээлбэл одоо нас хүүсний хувьд ялгархгүй байх хэвээр нас ялангуяа ингээд хүнийг одоо чи бүдүүн байна гэж хэлж юусоо болтгоо те. Ер нь тэр маш нарийн юм шалгалтуудтай байдаг. Тэгээд тэр бүх шалгалтуудаа ингээд хөвшмөл бас ойлголт юусоо байж болтгоо. За тэрэн дотор саяны хэлсэнчлэн нөгөө бид нэр ингээд янз бүрийн стероид ч гэдэм үү тиймэрхүү юм ингээд шахаж ерөөсө болтгоо тийм этикоттой байдаг л да. Тэгээ тэрийг бол эхнээсээ барь явцдаг. Тэг яг зүгээр саяны нөгөө ихэнд хэлжсэнчлэн зүгээр зөвлөх маягаар те тэгж тийм боломж бас байдаг те. Тэрэн дээр их нөгөө нэг одоо судалгаанууд нэг иймэрхүү байдаг ач гэдэм үү те. Гэх мэтчлэн тэгж санал болгох ч юм уу эсвэл арай зөвлөлдөх. Түүнээс нь чи энийг идэх ёстой гэж хэлж болохгүй. Нэмээд одоо нэг уураг авчаарай. Тэгэж болохгүй гэсэн санаа тий. Аль болох би нэг natural байдлаар тий тухайн тэр байглаараа хоол хүнснээс тэрийг яаж авах юм. Тэр тал руу арай л явуулахыг боддог доо. Ерөнхий ивент итгэгч дэлхийн хамгийн нэмэгэн живх Baby Lab. Өөрийгөө хайрлая Oxy. Hi Mommy. Их хүүхдийн бүтээгдэхүүний төрөлжсөн дэлгүүр. Хоол гэснээс одоо нөгөө нэг
миний бас мэдих нэлээд олон хүмүүс жингээ хасгах гэж байгаа гэд өглөө илхэн дээрээ л кардио хийх хэрэгтэй гэл хийгээд би харахаар ухаалтчих гэдэг юм шиг санагдаад байгаа байхгүй юу. Тэгээ зарим нь болохоор өглөө үлгийн илхэн дээрээ ерөөсөө юм идчихээ дасгал хийхгүй болтгоо гэд бас нэг юм хоёр хуваагдсан юм ойлголт байх шиг байна. Хүн болгон ер нь физиологийн хувьд янз бүр байгаа л да. Нөгөө яхав тэрийг бол бид нөгөө энергийн энергийн зохицуулалт гэх юм да. Ер нь дасгал хийж байгаа ерөнхийдөө нэг 3 зүйл бид ингээ ажиглаж болж байна. Нэгдүгээрт тухайн тэр дасгалыг хийгээд одоо тэрний ямар нэгэн булчин арга гэсний чинь хэсэг ажиллаж байгаа шүү дээ. Хоёрдугаарт болохоор энергийн хувьд чи яг юу шатааж байна те. Одоо жишээлбэл зарим хүмүүс их одоо нүүрсөөс идчих юм бол энерги ихтэй түлш гэсэн үг шүү дээ. Түлш ихтэй байна. Зарим үед бол ингээд яаж ч өглөө мэдээгүй бүтэн цагийн дасгалын дараа хялааж ундаг шүү дээ, тэ. Яг л нэг тим юм явагдаж байна. Тэгэхээр нөгөө дасгал 3 дахь нь болохоор зүрх судасны үйл ажиллагаа, тэ. Зүрх судас чинь хэр өндөр явж гин, тэ. Хэр амьсгаад чинь, тэ гэдэг юм. Ийм 3 ямыг ерөөхдөө дасгалын туршид анзаардаг байхгүй. Тэ би клиентцаасаа ерөөхдөө асуудаг хэр байна болж гин үү, жин болохоор байна уу. За тэгээд яг саяны хэлсэнчлэн нөгөө зарим хүмүүс бол өглөө юм идчихээр ингээд зарим хүмүүс бол би өдөржингөө юм идчихдэг ингээд тэгээс мөртлөө ингээд таслыг харахаар ингээд дажгүй функцтэй ерөнхийдөө яг л өгөгдсөн юмнуудаа сайн хийдэг ч юм уу те зарим хүмүүс бол өглөө юм идэхгүй бол өстөө чаддгүй гэдэг ч юм уу янз бүр байдаг те ер нь бол тийм ер нь бол нөгөө нэг бас эний чинь бид нэр бас хичээл дээр үзэж байгаа ш тэр нь болохоор нөгөө энерги дээр бид нэр ямар үед ямар юмыг зарцуулж байгаа гэдгийг бас айгу тооцдог л доо тийм би бол одоо жишээ нь өглөө юм идчихээ дасгал хийж чаддаггүй байхгүй. Ингээд цанх татж байгаа юм шиг болоод ингээд тэнцээ өвдөд идэг. Тэгээ дээрэс нь бүтээмж маш муу. Одоо ингээд айгуу залхуу, лазан гээд ерөөсөө хийж чаддаг байсан юм уу маа хийж чадахгүй. 5 км гүйх байсан бол гүйж чадахгүй энэ. Тэгэнгუთ юм идэхгүй аль эсвэл нэг ганцхан ширхэг банан идээд ч юм уу. Ингээд гарахад би ингээ хамаагүй илүү бүтээмжтэй илүү сэргэг байж магаад байдаг. Тэгээд дуусныхаа дараа харин сайхан идээл, кофегоо уугаал. Тэгэхээр нэг хүний онцлог юм шиг байна. Гэтэ ер нь бол өглөө юм идэхгүй бол сэтгэл зүсмэн сэтгэрнэ гэлээдэг те. Харин тийм. Тэгэл ингээл үлэн юм тэр чинь ингээд юу ч идээгүй юм дээр бие амар ачаалуулчихлаар надаа юм айгу сөрөг нөлөөтэй юм шиг санагдаад тоххой ходоод модоод ч юм уу одоо яадаг чи зүрх мөрх нөвдөж. Ер нь бол хамгийн байх хэвээр юм бол ус уух хэвээр. Эхлээд ус уух хэвээр, дундуур ус уух хэвээр төгсгөл нь ингээд дараа нь ус уух хэвээр тий. Тэр бол хамгийн чухал зүйлээ тий. Саяны бас хэллээ шүү дээ. Нэг болохгүй бол 4 бананыг 4 хатчих гэдэг хүмүүс тиймэрхүү бас зөвлөхөөс идэг. Тэгээ ер нь бол нүүрс ус гэдэг чинь бол бидний нөгөө илгэнд ороод тэр илгэнд за тэр гликоген гэдэг юм бидний хүнд ачаал ирэх үед шууд хэрэглэгддэг тийм байцтай. Тухайн тэр нөгөө дасгалынхаа хөтөлбөрөөс нэлээд хамаарна те. Магадгүй чи нэлээд хүнд юм хийж явах юм бол чам нэлээд гликоген хэрэгтэй гэсэн санаа. Өмнөх өдрөө магадгүй нүүрс идсэн байх юм бол маргааш нь хүмүүс амар бяртай байдаг шүү дээ. За нөгөө талаар баг жишээлбэл баг кардио ажиллаж байгаа те зүрх судас чинь баг ажиллаж байгаа уян хатаа хийж байгаа ч юм уу те. Тийм юмнууд дээр бол илүү жоохон одоо өөгч нь илүү шатна шүү дээ. За тийм ээ нүүрс ус байгаа мэдээж тэгээд гэх мэтлээ явчихдаг байхгүй. Одоо энд бас нөгөө нэг чи яг яах зорилготой вэ гэдэг зорилго айгуу чухал гэдэг түрүүн ярьж эрүүл баймаар байна уу, гоё харагдмаар байна уу гэд. Гэтэ нөгөө гоё харагдах чинь дотроо бас дахиад өөр агаад байгаа шүү дээ. Фит гоё харагдах. Нэг бол ингээд яг турах гэдэг ч юм уу нэг юм янз бүр байгаад байна л да. Тэ ингээд би турмааргүй байна юм гоё юм мастай ирнэ юм гоё булчмаа юм таваах газараа таваагоод ондоох газараа ондоож юмараа ингээд ярьдаг. Тэ тэгүнгүүт одоо жишээ нь надад ингэж зөвлөж байгаа байхгүй. Тэ ингээд хит их гүүх юм бол ингээд нөгөө одоо гүгцэх гоёны булчин ингээд шатаад байхгүй болно. Яг тэр хүн чинь миний ойлгосноор бол хүн чинь гүүхийн тулд угаасаа л хамгийн хөнгөн шингэн дээрээ байж ижил тэр бүтээмж гарна шүү дээ. Тэгэхээр гүүгээ тахлаар ингээд одоо тэр булчин их эзэлж байгаа хэсгүүдээс л ингээл багсаад гэдэг юм шиг байгаа. Тэгэхээр хэрвээ чи одоо ингээд айгүй юм галбартай фит ийм болмоор байж иж гүгээд ах юм бол тэр булчин чинь байж чадахгүй. А хэрвээ булчинтай болмоор байгаа бол гүүхгүй шатан дээр алхах ч юм уу ингээд те одоо налуу зам дээр илүү алхах малхах ч юм уу. Тэгэх юм бол
одоо бүкс бөөрчин байрандаа байна. Байх юм Байрандаа байж. Яах сонирхолтой юм ойлгоч. Ондож тондоно гэдэг байгаа байхгүй юу те? Тэгээд ийм одоо бас нөгөө зорилгоос хамаарат шүү дээ. Бас ингээд дасгалаа ингээд янз бүрээр сонгох хэрэгтэй юм шиг байна гэж би бас яг ойлгож байгаа байхгүй юу? А яг чи турмаар байгаа мó? Нэг бол ингээд фит баймаар байгаа мó? Альсвал ингээд яг яамаар байгаа гэдгээсээ хамаарат гүүх юм уу, алхах юм уу, өргөх юм уу, яах юм гэдэг ч юм уу те. Тийм одоо янз бүрийн сонголтууд л байх шиг байна л да гэж бас анзаарсан. Санал нэгдэж байна. Тэгээ ер нь зөв л тэгж надад тайлбарлаж шүү. Санаа зөв. Тэгтээ дахиад нөгөө хэлдэг те. Ер нь тухайн тэр хөдөлгөөн чинь нэгдүгээр чамд байглаасаа хөдөлж байгаа хөдөлгөөн санагдаж байна уу те. Одоо хийж явах тэр нэг амар сүртэй техник энэ гэсэн юм байхгүй шүү дээ. Ер нь л яг тэр урагшаа ингээ хөдөлгөд ингээл гарч нь ингээл ингэж байж байгаа ингээ хөлөө ингэж тамиар бол ингэж тавих нь эвтэх юм байна гэл яг л тэгж хийх хэрэгтэй те. Хоёрдугаар тэр нөгөөний хөдөлгөөнд чинь маш олон үеуд ажиллаж гинөө те. Ялангуяа надад жишээлбэл татах төлөх хөдөлгөөн гэдэг чинь 2 болон түүнээс дээш үе ажиллаж байгаа учраас тэнд илүү их жин авах боломжтой байхгүй. Тэгэхээр тэр илүү их одоо физикээр бол илүү их үйлчлэл явуулж байгаа байхгүй те. Ачааллуудыг гэж ганцхан үе ажиллаад байх юм бол тэр бол ямар ч одоо төдийл нэмэр байхгүй те. Тэгээд түрүүн бас хэлсэнчлэн нөгөө энэ функционал энэ хөшөөрөх хөдөлгөөн болон энэ кардио ер нь хослуулсан нь хамгийн ер нь бол үр дүнтэй байдаг гэсэн санаа тий. Ялангуяа миний бодлоор бас эрэгтэй эмэгтэй ер нь ялгаагүй. Ер нь одоо ингээд 4-5 жил багшлахад ер нь бол ялгаагүй юм шиг санагдаж байна. Хоёулаа л хэрэгтэй гэж бод. Зарим хүмүүс бол яг зарим эрэгтэйчүүдэд илүү яг булчингаа томруулах тийм ээ. Би ингээ функционал дасгалтай өдөр гингүүд ингээд амар дургуй шид юм. Тийм юм бас байдаг. Гэхдээ тэгээд тэр нөгөө хийсэн юм одоо хийсэн олцсон булчингаа яг ингээд ямар нэгэн хэрэгтэй цагт ингээд шууд ажиллах боломжтой байна уу гэдгийг л үзэж байгаа шүү дээ. Тэгээд тийм. Гэхдээ ер нь энэ бүхний нөөцтэй л тухайн тэр дасгалын тухайн нэг тийм зугаатай байх хэвээр. Тийм зугаатай гоё байх хэвээр тийм уйтгартай байж болохгүй тийм. Тэгэх юм бол хүн ингээ яваад идэв шүү дээ. Би уйдаад байна гэсэн. Би 2 дугаар дараалал нэг л уйдахтай болоод. 2 дугаар дараалал. Байхгүй 90 болож өмсч ирэхээр л уйдахтай болоод. За нэг залуу дурлал булчингуугаасаа болоод дил хаягдээ. Тэгээд заавал булчинтай болохын тулд яатай нэг залууг танилцуулаад тэр нь хайсан байх хэрэгтэй. шалтгаан нь гэхдээ нөө юунаас шүү. Булчингуугээс шүү. Бас айгуу сүүлийн үг нь чич булчингуу юм биш үү? Тэгээд би маргааш наасан системээр өглөө 5:30 тусаалаа. Балай. Гэхдээ би бас ингээл өөрөө би дасгал хийж байгаа шүү дээ. Би юу яагаад хийдэг лээ гэл борно байн асуудаг байхгүй. Би юу өнөөдөр яагаад хийж байгаа ингээл. Би өнөөдөр яах гэж дасгал хийхлээ гэл. Тэгэнгүүт ингээл маш олон юм шалтгаанууд орж ирдэг. Гэтэ яг хаа эхлээд бол минийх амар гоц байсан л та ингээд гоё харагдах те. Гоё харагдах чинь хамгийн гоё хөшөөрөгсэн надад бол те. Тэгэл сүүлдээ ингээд явсараа нэг дасгалжуулагч болсноос хойш ингээд илүү функц тал руугаа болчихсон шүү дээ. Арай эрүүл мэнд тал руугаа халдсан. Тэгээд тэгтэл ингээд бас хаяа ингээд бас бодонгот нэгдүгээрт би нөгөө нэг зүгээр ер нь стрессээ тайлъя гэж боддог. Стрессээ тайлах. Тэгээд тухайн өдөр би үр бүтээмжтэй бай гэж боддог. Яг үр бүтээмжтэй байх албагүй л дээ зарим хүмүүс хэлдэг. Заримдаа хитчихэд байгаа шүү дээ. Миний үр бүтээмжний юу бол нэлээд дээр явдаг учраас жоохон хортой ч гэж боддог. Гэхдээ яг одоо ингээд тархитлагаа сайн ажиллая гэж боддог те. Тэгээ 3 дугаар зүгээр ингээд өглөө босгоор нэг тийм амар шин чилцэн бас байдаг зарим талаар те. Тийм ер нь бол ийм шалтгаанууд надад байдаг л да. Тэгэл гэхдээ ер нь бол гооцоо бол хүн болгонд айгу хүн болгоны жимд явах эсвэл бол ингээд дасгал хийх хамгийн чухал юм болдог. Тэгэхээр чиний бас хөшөрөг нөгөө хүн чинь бас чамаг тэгж яар гэдгээс бас зүгээр ээж магадгүй байж бас шалтгаан зүгээр хувийн зүгээс хэлгээд. Тэгээд наач ажиллах юм бэ. би нөгөө нэг зундаа өгөнд тенс тоглодог шүү дээ. Энэ зуныхаагаа эхлүүлээгүй л байна. Тэгээд тенс тоглох, тенсний бас гоё юм чинь тийм шүү дээ. Тенс тоглохоор гоё харагддаг. Кул харагддаг.
Тенсний өмсгөлчөн өөр айгу гоё. Яг гадаа курстад тэр тенсийг тоглож явах өөр айгу гоё. Тэгээд бас айгу стресс тайлцдаг. Түүнээс надад бол өөр нэг тийм эрчимтэй хийгээддэг юм байхгүй ш. Тенс тоглохоос өөр юм. Лаг уг гэртээ дасгалждаг хүн болоод дээр би чамд хэлээдсэн шүү дээ. Тэгээд тэр чинь яг бас сарал үргэлжилж байгаа. Гэхдээ яг хөтөлбөр чинь бас сонирхолтой байж магадгүй. Би ишүү видео хийж явуулъя гэдэг. Би болсон чи яагаад дасгал хийдэг вэ гэж бас яг бодож байгаа байхгүй. Тэгээд тиймүүд зүгээр надад орой ингээл орондоо ороод хөвтгöd ёо за би ядаж өнөөдөр өөртөө тэ энэ бүх одоо зөндөө ол стресс, зөндөө ол ажил баах юм дотроос би ядаж өөртөө нэг 30-40 минутын зориулсан штэ гэдэг тэр мэдрэмж л ер нь ингээд айгу авардаг гэх юм уу. За чи ядаж өөртөө нэг өглөө гарч гүгээд гарууд унтчил хэлсэн штэ тэ. Тэгэхэд чи ингээд гүгээд өөртөө амар нэг юм зориулсан. Яг нэг цаг хугацаа өгсөн. Тэгээд болж штэ гэдэг нэг тэр юм л надад тэр мэдрэмж нь л арай айгу таалагддаг гэх юм уу тэ өөр яг надад өөрт ирж байгаа цаг хугацаа байгаа байхгүй тэ яг зөвхөн надад л ингээл үлдэх цаг хугацаа бусад цаг хугацаагаа бодонгууд дандаа хин нэгэнд зориулагдсан цаг хугацаанууд байгаад байгаа байхгүй ер нь бол бодоход хэдий өөрийнхөө төлөө ажиллаж байгаа ч гэсэн тэр ажил дахиад тэр цаад хүнд хийж өгч байгаа ажил ингээл тэ өргөхдүүдийнхаа төлөө тэр бас ингээл өргөхдүүдэд үлдэх гээл ингээл яг уянгаа өөртөө ямар цаг хугацааг өнөөдөр зориулсан бэ гингууд булчингаа ажиллуулсан гарч гүйсэн тэр нэг цагийн хугацаа л байгаа байхгүй юу. Тэ нэг бол нүүрэндээ тос төрсөн 5 минут ч юм уу те. Тэгэл яг тэрийгэ хийсэн багт за би өөртөө амар нэг юм хийсэн штэ. Өнөөдрийнхөө нэг хэсгийг өөртөө зориулсан штэ гэдэг тэр мэдрэмж нь л хамгийн гоё байдаг гэх юм уу. Тэгэхээр манай үзэгчд бас ер нь одоо цаашиг амжихгүй гээл байвал амжихгүй шүү. Гэтэ таа одоо тенсийнхаа талбайд гарахад та нар бас яг амжихгүй шүү. Тэ юу чирээд алсал руу тэгэхээр зүгээр санаа ер нь бол дасгал хөдөлгөөн гэдэг зүйл үнэхээр чухал. Тэгээ энэ нь хүн болгоны эхлэх цэг нь өөр гоё харагдахын тулд, жингээ хайхын тулд тэгээ юу ч хийдин те XS өшөөг авахын тулд ч байдаг ч юм уу гэдэг шиг те янз бүрийн шалтгаан байна. Гэхдээ эцсийн дүндээ энэ бүхэн танд аз жаргалтайгаар хэрнээ таныг илүү урттай насалж, илүү залуу, илүү эрүүл, сайн сайхан аз жаргалтай амьдрахад л зориулагдж байгаа гэдгийг ойлгочих юм бол бүгд л ямар нэгэн байдлаар дасгалыг амьдралынхаа хөвшил болох баха гэж бодож байна. За тэгээд өнөөдрийнхөө зочиндоо ивент гэгчдийнхаа гарын бэлгийг уламжлалсаар бэлгэлж байна. Манай Baby Lab-ийн гарын бэлэг мөн Oxy Brand-ийн За ямар бэлгэлж байна. Баярлалаа. Ямар хэлтэй. Нэрээ нөгөө нэвтрүүлгийн үзэгчдэд хандаж хэлэхэд ээжүүд бас их үздэг учраас Baby Lab-ийн чихийг болон бусад бүтээгдэхүүнүүдийг дэлгүүр гарч авч амжихгүй бол манай Hi Mommy-гаар хөргүүлээд аваарай гэж та бүхэндээ бас сануулж хэлж байна. Тэгээд өнөөдөр бид дасгал хөдөлгөөн амьдралын хэмнэлтэй холбоотой магадгүй энэ бас өөрийгөө хайрлах, хайртай хүмүүсийнхаа төлөө хариуцлагатай амьдрах зэрэг сэдвүүдтэй бас холбогдож болох юм. Тэгээд ийм чухал зүйлсийн тухай ярилцлаа. Эхнээс нь дуустал хамт байсанд баярлалаа. Маргаашнаас магадгүй энэ дугаарыг үзсний дараагийн өдрөөс магадгүй гарч дасгал хийх баах, гэртээ гуц тавьж агаад сонголт хийх баах. Гэх мэтчлээ амьдрал чинь ямар нэг өөрчлөлтүүдийг өгвөл бидний зорилго биелнэ гэж бодож байна. Тэгээд цаг гарган ирсэнд маш баярлалаа. Баярлалаа. За бас үзэж байгаа ээж нартаа бас яг тийм гоё эрүүлийн хийх хүсмээрээ. Тэгээд гоё дасгал хөдөлгөөнтэй хүүхдүүдийн төлөө, хайртай хүмүүсийн төлөө сая хэлсэн шүү дээ. Гоё үнцэг байна. Тэгээд тэр яг тийм байгаасаа гэж хүсэж байна. Тэгээд маш их баярлалаа. Яа. За Soul Lab-тай хамт байсанд баярлалаа үзэгчдээ. Subscribe дараагүй бол заавал дараарай гэж хүсэж байна. Баяр таа.